За, өнөөдрийн дугаараар хоёлаа одоо соёлын тухай ярилцгаа. Өмнө нь хоёлаа яг intelligence, оюун, тэгээ intelligence хоёрын ялгаа нь юу юм бэ гэдэгт төвлөрч ярьсан. Тэрэн Тий. дээр бол яг хуу соёлын сэдвүүд баг зэргийн гарч ирсэн. Гэтэ энэ дээр илүү дэлгэрүүлж яг соёлын үүрэг ройл нь юу юм гэдэг ярилцахыг хүсэлтэй байгаа. Тэгээд яг хуу нийгэмд ингээ харахаар Аа соёл бол хуулиас илүү бараг хүмүүсийн харилцааг зохицуулаад ах шиг байгаа юм. Гэхдээ хүмүүс соёлыг ойлгохдоо илүү тийм хөнгөн ойлгоод ах шиг санагдаад байгаа юм л да. Яг нөгөө Монголын хувьд гэх юм бол ингээл хувцас хэрэглэл, хоол, унд гэдэг ч юм уу те. Тэр энэ соёл маань яг юу юм бэ гэдэг та сайхан эхнээс нь эхлээд яриад өгвөл. Харин бас би нэлээд дээр үед соёлын талаар бас лекцүүд, зураг лекцүүд уншиж байсан ер нь YouTube дээр ч гэсэн бас тавьж ирсэн л да. Тий. Тэгээ гол нь яг соёл ихээр нэг л юм латин үг болоо явчихлаа. Нэг culture гэдэг байдаг шүү дээ, тий? Culture. Тий, англи Тий. culture Тий. гэдэг байдаг. Тий. Оросууд болохоор культур гэдэг байдаг. Тэгэхээр энэ бол ерөнхийдөө нэг латинаас гаралтай нэлээд Европт барууны ертөнцид маш их одоо хэрэглэгдэж эхэлсэн тийм үг. Гол нь юмыг бүтээх, хийх, тэгээд тэрийгэ цааш нь одоо сайжруулах, арчлах гэсэн тийм ойлголт яваад байгаа байхгүй юу? Тэгэхээр ямар ч арт түмэн бол юм бол дандаа бүтээж идэг. Яг бол амьдралд нь хэрэгтэй учраас тэгээд тэр бүтээлүүдээ дандаа сайжруулж бас арчилж уламжлуулж явдаг. Тэгэхээр энийг бол ерөөдөө культур гэдэг байгаа байхгүй юу? Тэгээд культурынхаа энэ бүтээлүүдээ хоёр төрөлд хуваагаад байгаа байхгүй юу? Тий. Яг бол энэ чинь хүний бүтээл учраас нэгд нь материалын эд зүйлс тий одоо бидний үзэж байгаа хувцас хэрглэж байгаа сандал ширээ одоо юу гэдгийг хоолны хэрэгсэл аяга тавг мэтлэн ингээл явчихж байгаа шүү дээ тийм ээ. Тий байшин барилга нөгөө талд соёлын нөгөө нэг том одоо асуудал бол хүний нөгөө оюуны бүтээлүүд цэвэр одоо хүн өөрөө оюунаараа бүтээсэн тэр бүх бүтээлүүд байгаа байхгүй юу. Тэгээ тэрийг одоо хүний онцлог гэдэг байгаа байхгүй юу. Байгаль бол одоо амьтантай уул ус тийм үү байдгаараа байж л байна. Хүн чинь тэрнээс тусдаа өөрийн гэсэн бүтээлүүд бүтээж байгаа байхгүй юу. Одоо шууг хараад нисэж чадахгүй гэтэл одоо онгоц бүтээч гэсэн байгаа байхгүй юу. Онгоц бүтээхийн тулд шинжлэх ухаан хөгжсөн байгаа байхгүй юу. Шинжлэх ухаан хөгжихийн тулд онол томьёо хэрэгтэй. Онол томьёогоо буулгахын тулд цаас хэрэгтэй, бичиг хэрэгтэй. Ингээд бичгийн соёл үүснэ. Бичгийн соёл үүсээд эхлэхээр номын соёл үүснэ. Ном уншина. Ингээд бидний бүтээл одоо чон шиг ч юм уу арслан бар шиг эрүүс шиг бид нар хурдан гүйж чадахгүй. Тэгсэн мөртлөө автомашин зохиодсон байж штэ. Тэгээд тэрнээсээ хурдан зарим нь одоо элдэд давхад чон бодоод байж штэ. Тэр бууж гисэн бас л нэг соёлын бүтээл байж штэ. Тэгэхээр ийм одоо соёлын ийм бүтээлүүд бол тухайн тэр арт түмний онцлогийг харуулж явдаг. Энэ арт түмэн бол ийм соёлоор амьдардаг арт түмэн байна. Тэрүүгээр нь бид нар тэр соёлыг одоо харж явдаг. Энэ төр бол ийм культуртай. Америк бол ийм соёлтой, ийм культуртай. Европ бол ийм культуртай, ийм соёлтой. Энэтхэг хятад өөрийн гэсэн соёлтой. Хойдлын Оросууд бас Орос соёлтой. Тэгвэл бид нар одоо нүүдэлчин гаралтай социализмын одоо зөвлөлт улс бидний чинь орчин үеийн соёл руу явуулсан байхгүй юу. Тэгээ бид нар чинь нүүдэлчин соёлоос орчин үеийн соёл руу явахгүй юу. Бас л нэг том ялгаа байхгүй юу. Нүүдэлчин соёл маань болохоор бидний одоо хонь ямаага өсгөх арьс шир өснөөс орн янз бүрийн хувцас одоо юу гэдгийг эсхий гэрээ хийх мах чанж идэх тогоогоо тавиад гэтэл одоо Европын барууны зөвлөлт социализмаар орж ирсэн соёл ороод ирж байгаа байхгүй. Тэр нь болохоор байшин амьдрах хэвээр халуун ус байдаг юм аа, усанд ордог юм аа, савн гэж байдгийн, савнгаар юм угаадаг юм аа, орны цагаан давуу гэж байдгийг. Орны цагаан давуу хэрэгтэй. Цэвэрхэн хувцалнаа, угаанаа. Одоо нөгөө хотын соёл гэдэг чи одоо анх үүсэж. Ингээд соёл болгон ийм янз бүрийн ялгаатай ард түмэн болгон өөр өөрийн соёлтой. Тэгвэл бүгдээрээ байгаа аж амьдралаа сайжруулах гэсэн учраас соёл дандаа динамик байхгүй. Соёл дандаа дээшээ явж байгаа. Одоо хотын соёлжилт
соёл жилтийн хөдөлгөөн гэдэг нь шүү дээ. Тэр юу хэлээд байгаа? Тэр биднийг нэг жоохон соёлтой байгаач. Соёлтой байгаач гэдэг нь яагаад вэ гэхээр нийгмийн амьдрал бас соёлоор тодорхойлогдож явна. Хамгийн наадлын нийгмийн амьдралын одоо соёл бол цаг барих. Энэ бол том соёл. Хоолны соёл, өдрийн хоол. Одоо Монгол орноос бусад бүх улс орнууд бол өдрийн хоолыг аягүй чухалчилдаг байхгүй юу? Үнэтэй биш, цаг их ордгоо, хурдан, чанартай хоол өдрийн хоолоор заавал идчих хэвээр. Энэ бол мундаг соёл. Ажилтаа хүмүүс чинь газ идчихээд ажилдаа ормоор байна шүү дээ. Тэгээд бас жоохон чанартай юм идэх. Тийм, бас жоохон витамин Т тийм үү? Хоолоо идэх. Тэрнээс бид нар чинь нөгөө тэр өдрийн хоолны соёл гэж мэдэхгүй, нүүдэлчин ийм арт юм чинь нөгөө мах чандаг ийм арт юм чинь тэр өдрийн соёл руу бид нар өдрийн хоолны соёл болон нарийн соёлууд руу чинь социализмын тэр богинохын 40-50 жил байлаа шүү дээ. Зөвлөлтөөс орж ирсэн соёл шүү дээ. Энэ бол одоо талхагддаг чинь тэдний соёл шүү дээ. Тэгэхээр энэ сайхан соёлыг бид нар өөртөө буулгаж авч чадаагүй байхгүй юу? За одоо сүүлийн үед бол бодож ирсэн. Тий, сүүлийн үед солонгосын соёл ороод ирлээ шүү дээ. CU GS25 ороод ирлээ шүү дээ. Одоо жишээлбэл өглөө хүүхдүүдтэй хоолонд өглөөний цай бэлдэж чаддгүй ээж аавтай хүүхдүүд бол замаараа өглөө CU-гаар юм уу GS25-аар дайраад өглөөний цагаа утчих шүү дээ. Энд чинь бас нэг сургуулийн хүүхдүүдийн зориулсан нэг юм сонин соёл ороод ирчихсэн. Янз бүрийн ундаанууд ууж юм. Зүгээр яг монголчууд бид нар бол нүүдэлчин артсан учраас хэсгээрээсээ гарч ирээд Солонгос, Японоос ахуулаад зөв Орос, Герман, Америк юу гэдгийг дэлхийн бусад бүх орны соёлоодыг чинь бидрийг ямар гоё юм бэ гэд оруулаад ирсэн байхгүй юу. Тэгээ бид нар чинь ихэд соёлын замбараагүй талд орчод байгаа байхгүй юу. Тэг бууз хуушураа идчих чадахгүй заавал Солонгосын кимчи иддэг болчлоо. За кимчитэйгээ өөхтөө хурц хоол идснийхаа дараа ходоод начин болонгуудаа кола аваад ууж эхэлж байна. Одоо ерөөс ингээд тийм үү? Колаг бол жоохон хөөхтөөс ахуулаад том биетэй ир хүртэл зогсоо заг ууж шүү дээ. Гэх мэтлэнгийн ингээд бид нар чинь ийм сонин тийм үү? Чансан мах боодогноос кола кимчи хүртлэх битүү ийм соёлын замбарагуутал дотор ингээд замбарагуутай байж байгаа байхгүй юу? Тэгээ энэ дотроо нэг өөрсдийн нэг соёлоо гаргаж ирэх гээд байгаа байхгүй юу? Бид нарт юу байсан юм бэ гэдэг. Тэгээ тэрийг соёл уламжлал гэж нэрээд, Монгол уламжлал гэж нэрээд, Монгол зан заншил гэж тийм нэг нэрлээд, нэг тийм соёл тусдаа бид нар ийм соёлтой байсан ба гэдэг гаргах гэж ирэхэд, тэгээ тэр нь жоохон бүтлгүүдэд байгаа байхгүй юу? Яг хамгийн түрүүнд яг хувцаар нэг өөр болох гэж үзэж байгаа. Тийм үү? Одоо Монгол соёл, дээл, тийм үү? Эртний Монгол өмсгөл энэ төр гэдэг байгаа байхгүй юу? Тэгээ тэр чинь тэр бол худлаа байхгүй юу? Эртний Монгол өмсгөл байх ямар ч боломжгүй байхгүй юу? Яг бол тэр үед зөвхөн хөдсөн дээл гэсэн байхгүй юу? Даавуу чинь хятадаас ирдэг байхгүй. Маш их гоё торгон ийм хувцас өмсчээд эртний Монгол өмсгөл гэдэг байгаа байхгүй юу? Тэгээд бүх даавуу материал нь хятадх байхгүй юу? Тэгэхээр бидний эртнийх байж ерөөс боломжгүй байхгүй юу? Тэгсэн мөртлөө нөгөө цагаан сараар хүмүүс чинь ингээд Орс шилэпэн малгай өмсөд нэг юм батиг шиг готломсоод байгаа шүү дээ. Батиг шиг готломсоод. Тэгээд дээр нь хачин бүдүүн бүс үслэн. Тэгээд дээл өмснө. Дээл нь хятадын торох. Шилэпэн Европын шилэп. Бүс нь Төв Азийн тийм үү? Казахстан, тэр Узбекистаны ийм бүдүүн бүснүүд. Тэр чинь тэр арт түмний тийм сонин бүс байдаг байхгүй. Тийм бүс iPhone байна. Тэгээд энэ гартаа Америкийн iPhone барьчихна. Энэ гартаа манжийн хөөрөг барьчихна. Тий. Бүр амар хачин хүн сууж байгаа байхгүй юу? Тэгээд ширээн дээрээ болохоор Брэсэ гэд үзмтэй брэс тавьчихна. Цагаан будаан гэдэг хятадын будаа. Үзм нь Туркээс ирсэн. За гурилаар хэвэн боо хийчихнэ. Хэвэн боо нь болохоор гурилаар хийнэ. Гурил чинь нүүдэлчин арт түмний биш шүү дээ. Тий. Би нөгөө хэлээд байдаг шүү дээ. Монгол бол цагаан сар гэж байхгүй. Зүгээр ноёдууд л урдаас нэг жоохон гурил авчираад нэг жоохон хэвэн боо байгаа. Тэгээд ядуучууд малчингаа жоохон золгуулж жоохон баярлуулдаг тийм л юм байсан. Тэрнээс бид нар чинь гурилгүй арт юм яаж хэвэн боогтой юм. Бууз банш чинь бидний юм биш байхгүй юу. Бас л нөгөө урд банш нь айгуул хойд зүгийн Орсын юм явж байгаа. Яг л тэд нар чинь гурилтай. Бууз нь уртлын юм явж байгаа. Тэд нар чинь нөгөө хөөсөн бууз их дуртай шүү дээ. Тийм. Баавууз гэдэг байгаа шүү дээ. Тийм.
Тэгэхээр бидний чинь ерөөсөө цагаан сар бол ерөөсөө битүү гадны юм гэдэг байхгүй юу? Ерөөсөө тэр дотор нь малчны юм байхгүй нэг ганцхан юм байдаг тэр нөгөө хоньны ууц. Аа. Тэр л бидний юм байхгүй. Бидний юм чи ерөөсөө хоньны ууц л байхгүй юу? Чансан баг. Аа. Энэ нарийн хоолнуудыг чинь бид нар тэр цовн байна уу? Гурилтай ашил байна уу? Энэ бүгд чинь гаднаас орж ирсэн хоолны соёл байхгүй юу? Гэхдээ бид нар аваад Гастроном гэдэг бас тэ нэг. тий яг үнэ тий бүр тийм нэртэй шүү дээ чинь бүр мундаг нэртэй байгааз Аа. тий гастроном гэдэг. Тэгэхээр ийм нэг бид нар дотор чи энэ дотор бачаад соёлын ийм замраа бүтэлд орчоод тэгээд энэ дотроо Монгол гэдгээ гаргаж ирэх гээд бид нар чи их маш их одоо бодлоод байгаа байхгүй юу. Одоо бүр тэр байтугай соёл өв соёлын төв хүртэл байгуулсан шүү дээ. Энэ Ярамгийн цаана байдаг шүү дээ. Нисхийн тэнд бүр том байшин байдаг юм. Өв соёлын төв гэдэг. Тэгээд тэнд бол ерөнхийдөө жоохон археологийн олдврууд л байгаад ах шиг байдیں۔ Тий. Тэгээ яг хуу янз бүрийн бидний эсгий гэр доторх одоо хэрэгслүүд байна шүү дээ. Одоо аавдар тийм ээ тогоо, тулга, за тэгээ морины имэйл одоо юу гэдгийг тэгээд ногч чөдөр гэл тэр бүгдийг нүүдэлчин арт түмэн, малчин арт түмнийг хэрэгжилж ийсэн бүх эд хэрэгслээ бид нар бол ерөнхийдөө өв соёл гэдгээр яваад байгаа байхгүй юу. А яг хуу дуулах болохоор бүжиглэх болохоор бас нэг өөрсдөө нэг юм жоохон онцлог дуулдаг, бүжгэлдэг. Энийг бас өв соёл гэж байгаа. Мэдээж тэр соёлд орлого яах юм. Тий. Урлагийн бүх одоо бүтээлүүд чинь соёлд орж явна шүү дээ. Тий. А зүгээр энд бидний онцлог гэд маш их юмыг одоо ингээд зохиогоод нэмээд байхгүй юмыг байсан болгох гэдэг нь жоохон эвгүй байдаг байхгүй юу? Тэр эртний өмсгөл гэдэг бол өстой ягаад ч тийм байх боломжгүй. Тий. Одоо хүү гэдэг нэг чуулга байдаг шүү. Хүү гэж нэг нэртэй. Аа. Хөөгээд нэг рок групп байдаг шүү дээ. Тэ. Тэ ингээл морин хуурнаас ахуулаад заглагаан гитар хүртэл тийм үү? Тэгээ тэр чинь яг Монголыг харуулдаг байхгүй. Бид нар ерөөсөө ийм юун мэддэхгүй нэг ийм нөхдүүд ээ. Тий. Ерөөсөө ингээд ямар ч эртний тийм соёлын тийм ямар нэгэн үлдэгдэл байхгүй. Орчин үеийн электрон хөгжим рүү бас орч чаддаггүй. Нөгөө нот тоглодог хөгжим рүү нэх ордоггүй. Ингээд тэр донд нэг юм сонин одоо Монгол ийм нэг орчин үеийн шинэ үеийн Монгол соёлыг бид нар бүтээгээд байгаа байхгүй юу? Шинэ үеийн Монгол өмсгөл, шинэ үеийн Монгол юугаа эртнийх гэж яг тайлбарлаад байгаа. Тэгтэл тэр нь эртнийх биш дөнгөж сая л бүтээсэн бүтээлүүд байгаа байхгүй юу? Тэгэхээр ийм соёл гэдэг бол ийм их том одоо шинжлэх ухаанаас ахуулаад шашин хүртэл том соёл шүү дээ. Мэдэн шүү дээ. Буддын шашин бол мундаг том соёл явж байгаа шүү дээ. Тэр мөргөл үйлдэх ёс суртахууны маш том хүмүүжлийн юм явж байдаг. Тэгээ тэр чинь бидэрт бас яг нэг сайхан орж ирээгүй. За тэгээд юунаас одоо философи бол тэргүү одоо том соёл тийм философийн соёл гэдэг бол тэгэхээр шинжлэх ухаан, шашин, философи тийм ээ янз бүрийн онол томьёо энэ бүгд бол хүний нэгдүгээр харагдахгүй бүтээлүүд тийм энээс гарч ирсэн учраас харагдаг нь болохоор хувцас, хунар, янз бүрийн хэрэгсэл, эд зүйлс, байшин, барилга одоо юу гэдэг бидний хүрээлэн байгаа бүх материаллык эд зүйлс бол бүгд соёлын бүтээгдэхүүнүүд. Би тэгээс ингэж асуумаар байна л да. Соёл гэж ярьлаа. Гэтэ бас заншил гэж бас зүйл байгаад байгаа шүү. Өмнөх үеийн юмыг одоо хүртэл бид нар ашиглана гэдэг тийм одоо бид хүмүүсүүдийн эрхчлөөг баг зэргийн хорьсон ч юм уу тиймэрхүү юм яваад байгаа шиг санагдаад байна. Яг хоо зарим заншил бол байх шаардлагатай байх. Жишээлх юм бол одоо нэг залуу байлаа гэж дээ л доо. Цагаан сараар очсон чи ээж нь минийхүү одоо хөөрхтэй бол гой хөөрхтэй бол гэл те хүмүүс юм хааруул бид бинчингээ хааруул гэдэг ч юм уу. Тэр хүүхд яг үүндээ өөрийнхөө бүслэр бол тэр мөнгөөрөө ном авч уншмаар гэдэг ч юм уу. Эсвэл гадаад руу явж газар үзмээр байдаг. Гэтэл ээж нь чи мөнгөөрөө хөөрөг аваа гэдэг чинь заншил маань ирээдүйн рүү явах тэр хүсэл зоригийг ингэж хоошин татж байгаа үйл мөн үү? Эсвэл хизээ заншил хүнд одоо нийгэмд ч юм уу тустай үйл үзүүлдэг гэж та боддог вэ? Ер нь заншил бол ер нь бол орчин үеийн хөгжил дэвшлийн дандаа эсрэг. Тийм. Тэрийг бол ээж аауд эмээ өвгөнөр бол одоо ойлгох ёстой. Тийм. Залуу хүн бол үргэлж шин юмны төлөө илүү боловсронгуй, төвөггүй, цаг алддаггүй эд зүйл мөнгө төгрөгний дарамтанд нэг ордгоо
тийм хөнгөн юм сураад мэдээд урагшлал яваад ах хүсэлтэй байдаг. Залуу аргагүй шүү дээ энэ амьдралд ч орж ингуудаа. Тэртээ дургүй залуу бол ээж аавын хуучны юмд бол дургуутсдаг, дургүй байдаг. Тэгвэл тэр чинь саадтай. Ном уншаад явж байхад тэрэндээ мэдлэгтэй мөнгөө зориулсан дээр. Ээж нь лам дээр очиж охиныхоо төлөө ном уншуулж яхаар охиндоо тэр мөнгөө өөртөө эрүүл мэнд гоо зүйдээ хэрэглэгээд өгчих хэрэгтэй. Гэтэ хүүхдүүд бол хөөрг авч юугүй наадах чинь зүгээр нэг тийм нэг баярхсан ирчүүдийн тийм үү зүгээр мөнгө олсон хүмүүсийн л хэрэгэлдэг юм. Хүн хөдөлмөрөөрөө ариун цагаан хөдөлмөрөөрөө өөрийнхөө хүч хөдөлмөр мэдлэг боловсруулаараа мөнгө олсон бол тэгж хэрэггүй юм тэгжээс зарцуулдаг юм аа. Тийм хулгай мөнгө л хөөрг болно, жип болно шүү дээ. Тийм тэрнээс яг Хүүхдтэй хүртэл хөөргийг аваад үзсэн маст жижиг хөөргнүүд ч юм уу те. харин тийм тэр чинь бол бүр уулнууд юм байхгүй юу? Зан заншил, уламжлалт ёс бол музейд л байх хэрэгтэй байхгүй юу? Музей гэдэг чинь хуучны эд зүйлс, хуучны соёл, хуучны зан заншил ийм байсан юма гэдэг баримт байхгүй юу? Баримтжуулж байгаа байхгүй юу? Тий. Тэгэхээр музейд хөөргө тавих хэрэгтэй байхгүй юу? Тэгээ цагаан сарын бүх тийм үү хэвийн боо одоо юу гэдгийг чансан ууц мууцаа музейд тавих хэрэгтэй байхгүй юу? Тэгээд эртээр үед бол монголчууд ингэж баяр тэмдэглэдэг байсан. Одоо ингэхэ болцсон. Одоо бол орчин үеийн амьдрал эхэлж учраас орчин үед бид нар тэгж хоньны мах чанж ууц тавиад л тэгж их одоо хөөргөдөж мөнгөөр уралдаад бол тэгж их баярхаж айл хэсэх гэж цагаан сар тэмдэглэх гэж бөгж эмэг худалдаж аваад бол нөхөрдөө том бүс захиалж хийлгээд л тийм үү дээлмэл сая төгрөг сая 500 төгрөгөөр хийлгээд л тэгэл ганцхан л өдөр хамаатангуудаа найс нөхдүүдтэй баярхаж байгаа шүү дээ. Тэгээд энэ ч аюу тийм хүүхдчиг байгаа. Ер нь хүүхдүүд л эд зүйлс авсан тийм үү тоглоом моглоом гар утас юугаараа нэг нэгэндээ гайхуулдаг шүү дээ хүүхдүүд. Тэрээс хүүхдүүд өөр тий одоо гоё хувцаар гайхуулна гэдэг чинь яг жоохон октод энэ төр бол яг балет чинь болно гэсэн октод бол балет чинь нэг гутал палаж энэ төр өмсөд бас нэг ингэж гайхуулдаг шүү дээ эргэлдээд л. Тэгэхээр ээж нар нь шин дээлмэл хийлгэж бас ингэж октоочийг эргэлдээд ах хэрэггүй байхгүй юу. Ер нь бол бид нар музейн амьдралаар л амьдраад байгаа шүү дээ. Монгол орн бол нэг музей байхгүй юу. Орчин үе хөгжил дэвшил рүү одоо явах хэрэгтэй байхгүй юу. Маш орчин үеийн гар утас барьчаал тэгэл морс өсгөдөд байгаа шүү дээ. Тэгээ одоо гар утсаараа энэ төр мөргөл зөргөл энэ төр хийгээд байна гэсэн шүү дээ. Мөнгө шилжүүлээд. Тэгэхээр энэ гоё техник. За жип авлаа. Жиптэй тэгэд юу хийгээд байгаа юм. Хаашаа давхаад байгаа. Яг агаард гаруул өөр хэрэг. Тэгэхээр хүнд гайхуулах гэж цагаан сараар хүнд харуулах гэж жип миптэй дахинд гэдэг чинь нэг тийм инээдэнтэй байхгүй. Тэгэхээр энэ бол ерөөсөө Монгол улс бол энэ дэлхий дээр байхгүй нэг юм сонин хүүхдэрээ гинэн өөрсдийнхөө бүдүүлэг амьдралаа хоцрогдсон амьдралаа зам заншил уламжлалт ёс түүх эцэг өвгөд гэдэг ийм хачин одоо сонин хаач байхгүй нэг гин томоогүй амьдралаар бид нар амьдраад байна шүү дээ. Тий. Энд чинь залуу үед бол бүр үнэхээр сааттай байхгүй юу? Би бүр гайхдаг байхгүй. Үгүй энэ залуучуудад ямар хэцүү байдаг болов гэж боддоо шүү дээ. Цагаан сар болно, наадан болно. Залуу хүмүүс урагшламаар байдаг, хөгжмөөр байдаг, хэрэггүй юмар тийм үү? Цаг алдмааргүй байдаг. Нөгөө хөгшин ээж аав нь тэгэл машин суулгаж аваад нутаг явнаа. Яна нутгаа үзүүлнэ. Ямар сувраг муурга инээ тэрэ өвөө эмээгийн нутаг гэж сони юм яриад чинь ингээд ард үлдэх хэрэгтэй байхгүй юу? Хугацаа гэдэг чинь тийм үү? Ард үлдэх бол ард үлдсэн. Тийм. Одоо тэгээ болоо. Одоо тэгээ музейдээ ор. Бүгдийн музей рүү хийж хэрэгтэй. Урталд ирээдүйн шинэ үе байна. Залуу үед чинь ирээдүйд амьдрах хэрэгтэй хүмүүс. Би бол дандаа хэлдэг байхгүй. Ээж аав бол залуу үед бол сургаж заах ямар ч боломжгүй гэдэг байхгүй. Яагаад гэвэл ээж аавын амьдрсан амьдралын туршлага болвол тэгэл тэндэл үлдэнэ. Үр хөвгөдөд хязгаарч давтагдахгүй. 10 жилийн дараа 20 жилийн дараа энэ дэлхийн ямар болох, ямар мэрэгжил чухал болох хинч мэдэхгүй. Өнөөдөр тийм үү? Надаас бас оюутнууд залуучууд асуудаг шүү дээ. Ямар мэрэгжил сурах вэ? Ямар мэрэгжил сурвал одоо ирээдүйд хэрэгтэй вэ? Мөнгөтэй болох уу? Эсвэл бүүм мэд. Ямар ч мэрэгжил хэний ч амьдралыг баталгаатай болгож чадахгүй. Хэний ч амьдралыг мөнгөтэй болгож чадахгүй. Ямар ч мэрэгжил. Ямар мэрэгжил хүнийг
аз жаргалтай байх вэ гэдгийг л бодох хэрэгтэй байхгүй юу? Тэгвэл Намайг тайл мэрэгжил сурвал аз жаргалтай. Тэр л намайг 10 жилийн өмнө анх оюутан болоод Америкт очиж байхдаа яг компьютер сайенс те аа компьютерийн шинжилгээ ухаанаар сурах юм бол ста чи алнаа те хамгийн их мөнгөтэй болно. Энэ бол ирээдүйн мэрэгжилч гэсэн чинь одоо 2 жилийн өмнө хиймэл оюун гарч ирээд AI тий гарч ирээд ер нь AI код бичдэг хүмүүсийг бараг ажилгүй болгочих жоохгүй нэг тий явсан шүү доо. дээ. Тий. Тэгэхээр яг нөгөө 10 жилийн өмнө байсан одоо тухайн нөхцөл байдал маань шал өөр болчих. Тэгэхээр Шал өөр. дараагийн 10 жилд ямар мэрэгжил устдаж ямар мэрэгжил илүү эрэлттэй болохыг одоо Өстой бөө хэлж мэдэх юм уу? мэдэхгүй. Тий. Тэгэхээр хамгийн чухал хүн өөрөө одоо толгой ажиллах хэрэгтэй байхгүй юу? Би яг юунд дуртай билээ? Тэргээл олж авах хэрэгтэй. Дуртай юм а сонирхсан юм ал барьж авах хэрэгтэй. Тэгэл тэрүүгээрээ тэрэндээ аз жаргалтай л явах. Тэр л амар чухал байхгүй. Ажилгүй болсон ч нөгөө дуртай юм нь учраас тэрүүгээрээ цаашаа амьдраад явах арга олох байхгүй. Яг л дуртай учраас. Дургүй мэрэгжил сурсан хүмүүс чинь тэр мэрэгжлэн хизүүдэг ч юм уу, орлого мөнгө болохгүй болох тэргээ зүгээр хайчиж байгаа байхгүй. Тэгээд өөр тийшээ явж байгаа байхгүй. Тэгээд цаг алдчихж байгаа байхгүй. Тэр учраас хүний амьдрал чинь богинохон шүү дээ. Нэг дор. Монголд нэг юм байдагтэй Хоёрдугаар одоо нөгөө нэг чухал юм байна шүү дээ. Ер нь болж игэл хоёр мэрэгжил сурах хэрэгтэй. Ер нь бол өнөөдөр болж игэл хоёр мэрэгжил сурах хэрэгтэй. Тэр аягүй чухал. Ер нь бол яг за энэ мэрэгжил бол хэрэгтэй. Ер нь бол үргэлж хэрэг болдог. Одоо эмч, багш, цагдаа энэ гэсэн мэрэгжлүүд байна шүү дээ. Тийм үү? Хуулийн ч юм уу. Эдгээр бол хизээд хэрэгт болж байдаг. Одоо хүний нийгэм эрүүл мэндээр 10 жилийн сургуулаар тийм үү? Хууль өмгөөлөгчийн мэрэгчлэр хизээш дутагдсан шүү дээ. Тэр бол үргэлжил байна. Яг бол хүмүүс чинь үргэлж хэрэлт зодтолдог учраас хууль хэрэгтэй. 10 жилийн хүүхдүүд боловсрол мэдлэг чухал учраас 10 жилээс хэрэгтэй. Хүн чинь тэртээ өвчтөе биетэй энэ дэлхий дээр эрүүл хүн байхгүй шүү дээ. Хүн гэдэг чинь өвчний үүрс шүү дээ. Тэгэхээр эмч бол дандаа хэрэгтэй. Тэг шүднээс ахуулаад одоо юу гэдгийг чих нүүд одоо тий бүтэхгүй шүү дээ тэд нар чинь. Олигтой биш шүү дээ. Тэгэхээр эмч бол дандаа хэрэгтэй. Тэр бол үргэлж хэрэгтэй. Тий ажилгүй тэхгүй. Тий. А зүгээр яг дуртай юу гэдэг л хэцүү байхгүй. Зарим хүн ингээд эмч сурцсан гэхдээ эмчийнхаа мэрэгжил дургу. Тий. Багш болцсон багшийнхаа мэрэгжил дургу. Тэгэхээр тийм хүмүүс бол харин гайтай. Тий мэрэгжилдээ дургу хүмүүс. Ээж авахын шахалтаар мөнгө төгрөгнөөс болоод сурчсан. Тийм. Тэгээ тийм залуучууд бол хэцүү. Тийм дургүй юмаа сурах болов. Тэгээ ямар нэг байдлаар би энэ амьдралд мөнгнөөс хамааралгүйгээр эд хөрөнгнөөс хамааралгүйгээр яаж өөрийнхөө аз жаргалыг тийм үү тодорхойлж тэрийгэ өөртөө кайфтай явах уу? Тэр л өнөөдөр их чухал болчиход байна шүү дээ. Тийм. Энэ дээр одоо юу гэдэг нэг ийм айдууд байдаг шүү дээ. Одоо ээж аав нар нь манайх үеэрээ удмаараа гараа гимчээ. Эсвэл удмаараа манайх хуульчаа. Тийм болохоор би ер нь хуульч болно, хүүхдээ хуульч болгоно гэдэг тийм хүмүүс байдаг. Тэгэхээр энэ бол манай гэр бүлийн нэг утгаар хэлэх юм бол соёл, манай зан заншил гэж тэрийг хүүхдэд тулгадаг тийм айлууд бас байдаг тийм үү? Тэгээ тэр чинь осолтой байхгүй. Яг тэр чинь тэгэл ямар нэгэн тэр хүүхдийн хувийн эрх чөлөө, хувийн сонирхол тийм үү, хувийн сонголтыг тоохгүй шүү дээ. Тэгэхээр чин тэр хүүхд бол ерөнхийдөө ээж аавдаа бодоод, ээжийг бодоод эсвэл аавыг бодоод энэ мэргэжлээ сурч идөө гэж байгаа байхгүй юу? А өөрөө дотроосоо бол тэрийг хүсээгүй. Тэгэхээр хизээд тэр мэргэжлээ ингээд хайчихад бэлэн байхгүй юу? Дараагийн шалтгаанд л хаяал алга болно. Тийм. Тэгэхээр тэр ээж аав нар бол ер нь би хэлээд байгаа шүү дээ. 100 жилийн өмнө юм уу 50 жилийн өмнө юм уу нийгэм янз бүр байсан. Тэр үед бол тэр зан заншил гээд байгаа тэгэх ёстой ээжигээ сонс аавгаа сонсоо тийм үү? Тэр бүх чинь бол хэрэгтэй байсан. Одоо бол ерөөсөө яаж игээд ээж аав нар хүүхдэд дэмжихэл бодох хэрэгтэй. Өөр арга байхгүй. Тэр хүүхдэд л одоо хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Яг ирээдүйд юу хэрэгтэйгвэл энэгээр л явна. Энэгээр л явна. Тэр авьяас мавьяас инээ тэрэ цаанаасаа тийм ээж аав нь тийм манайх гэрээрээ тийм эмч удам тийм удам яриад ямар ч хэрэггүй. Өнөөдөр орчин үеийн шинэ залуучууд бол гадаад хүнтэй очиж суучих шүү дээ. Юу ямар удам тийм дүүрэн биш шүү дээ. Тийм. Монгол хүн гэхэд хэцүү биш шүү дээ. Одоо чинь хэнийг одоо ер нь Монгол гэх юм тийм. Яг бол энэ дэлхий чинь
ийм замраагүй, ийм задгай, ийм хамаагүй, ийм нээлттэй болчихлоо шүү дээ. Тэгэхээр энэ дотор хүүхэд өөрийнхөө явж өөрийнхөө амьдралаар амьдрахад маш их хөрөнгө оруулалт хэрэгтэй байхгүй юу? Бид нар мэдээж хятад, Орос, Солонгос, Япон тэнд яадаг хүүхэдтэй өстой зогсоо загуу хөрөнгө оруулалт оруулж байгаа шүү дээ. Тий. Тэгэхэд Монгол руу өрөөд ирэхээр Монгол болоод ирэхээр одоо хурдан хүнтэйсөө хүүхэд гарах тийм ач зээгээ хармаар байна гэд одоо бүр юу вэ? Хүүхдээ зүгээр ингэ хэрэгсэл болгож байгаа байхгүй юу? Миний хүслийг биелүүлдэг л хүн болно гэж байгаа байхгүй чи. Миний ачиг хариул гэдэг тийм. Миний хүслийг биелүүлдэг. Миний охин бол миний хүслийг биелүүлдэг. Тий. Тэгэл одоо хурдан хүнтэйсөө тэгэл ерөөдөө гэрээсээ тэгэл хөөгдөл гарч байгаа шүү дээ. Тэгэл энэ тэнд таарлцсан үдтэйгээ суудаг ч юм уу яадаг ч ээжтэй үзүүлэх гэж аавдаа харуулах гэж нэг үнтэй суугаал. Тэгэл тэр чинь их удахгүй шүү дээ. Хүүхд харгасан дараа жоохон байж гал тэгэл салцгаан шүү дээ. Эсвэл зогсоо загуу ад жаргалгүй хэрүүл уруул атааж өтөө үзэн ядлаар явсаар гал дууссан шүү дээ. Тий. Юу одоо яг одоо хөрөнгө оруулалт хүүхдээ хийх ёстой гэж ярьлаа л да. Гэхдээ яг одоо Сингапур гэдэг ч юм уу эсвэл одоо Хонконг ч юм уу Азийн орнууд чинь одоо магадгүй Скандинавийн орнууд ч юм уу улсын сургуулийн систем аягүй сайтай. Тэгэхээр хүүхд одоо гэрийнхээ ойрхон ямар ч сургуульд сурсан тэр сургууль нь сайн байгаад шүү дээ. Тэгэхээр ээж аав нар үүдийн заавал мөнгө хэрэггүйгээр хүүхдээ сайн боловсрол эзэмшүүлэх бас боломж нь гайгүй. Монголд тэгсэн чинь одоо ялангуяа сүүлийн 5 6 жилийн хугацаанд хувийн сургуулиудын асуудал бол маш их болж байна тийм үү? Хаач Америк сургууль, тэр тэнд сургууль, Япон сургууль Япон гэж. сургууль, Англи сургууль, Ямар одоо Британи сургууль эцэг эхчүүд орлого багтаа эцэг эхчүүд болохоор хүүхдээ тэгж үнэтэй сургуульд өгч чадахгүй учраас нэг төрлийн тэгш бус нийгэм одоо боловсролын хувьд үүсээд тэгээд явсаар байгаад энэ бас соёлын хэмжээнд гэсэн нөлөөлж болдог ч юм уу тий. Манай нэг сүүлд нэг таньдаг хүний найзынх нь хүүхэд нь яасан бэ гэсэн чинь 11-р сургуульд байжгаад, улсын сургуульд байжгаад нэг хувийн сургууль татсан юм билээ. Тэгсэн чинь ангийнхны хүүхдүүд дээрлэгсэн гэж аахгүй. Чи манай сургуулийн төлбөрийг дийлдэм үү гэд. Чи ядуу гэд. Гэх мэтлэн хүүхдүүдийн хүртэл тэр одоо ухамсарын төвшөнд хүртэл энэ соёл маань нөлөөлөд байгаа учраас энэ тал дээр одоо яах ёстой юм байна. Яг би ч сүүлийн нэг ярьслага өгсөн баха. Бас нэг энэ тэнд ярьслага дээр би дандаа л хэлдэг л дээ. Ер нь бол бид нар бол социализм биднэрт маш их юм өгсөн байхгүй юу? Тэгээ нөгөө нэг Америк барууныхаа оронд хурж ирээд социализмыг муулцсан чинь бид нар айгу буруу юмар явцсан юм шиг байна гэдэг өнөөдөр уурлаад байгаа байхгүй юу? Тий. Уул нь социализм чинь бидэнд маш их юм өгсөн. Тэр нь юу гэхээр тэгшэрэг гэж нэг сайхан юм өгсөн байхгүй юу? Бүгдээрээ орон сууцтай болох. Гэтэ 5 өрөөтэй 2 өрөөтэй байх бол одоохондоо тэр тухай ярихгүй. Бүгдээрээ нэг мэрэгчлээ болох. Бүгдээрээ нэг орлоготой болох. Бүгдээрээ нэг сургуульд хүүхдүүд нь явдаг болох. Бүгдээрээ нэг цэцэрлэгт хүүхдүүд нь явдаг болох гэдэг. Нэрмэдэ Улаанбаатар чинь маш том тийм социализм байгуулагдлаа шүү дээ. Ийм тэгш эрэхтэй. Тэгээ тэрий чинь 90 онд нөгөө нэг арчлаг гэдэг барууных нэг дуурайж хөрцөглөөд тэгээд айхтар арчил гэсэн чинь тэр нь явсаар байгаад капитализм болоод капитализм нь явсаар байгаад мөнгөний хойноос явсаар байгаа сүүлдээ мөнгөтэй болоод ирсэн чинь буцаад феодал болчихсон байхгүй. Тэгээ одоо бид чинь феодалын нийгэмд орчиод байгаа байхгүй. Тэгээ мөнгөөр баяширдаг. Том машинаар тийм үү гайхуулдаг. Том хөөргөөр гайхуулдаг. Загвар өмсөгч эмхтэй тэ сууснараа гайхуулдаг. За өшөө юу гэлээ юугаар гайхуулдаг гэлээ. Тий. За дансанд мөнгөтэйгөө гайхуулна. За одоо нэг намын дээгүүр намын албан тушаалтан болчих юм бол за тэргүүрээ их гайхуулна. Тийм үү? За янз бүрийн компани бордод суудаг гэдгээрээ гайхуулна. Ерөнхийдөө бид нар чинь бүхэл бидний хүнд гайхуулж байгаа юмнууд манай эд зүйл бараа консум бараагаар л нэгэнтэйгээ гайхуулж шүү дээ. Одоо надаас нэг хүн Rolex гэх тийм үү $10,000 цаг зүүчлээ. Одоо тэгэл молор эрдэнэ гэдэг хүнээс тэр цагийг зүүснээрээ илүү болно гэдэг байгаа байхгүй. Үгүй шүү дээ. Тэр хүн тийм үү буугараад өөрөн Rolex зүгээч надаас илүү болохгүй шүү дээ. Нэг өсөндөө энэ гэсэн одоо нэг from гэд хүний юм дээр би байх гэд таас номын очилсан шүү дээ. To have to be. Тий одоо have зүгээр надад байгаа гэдэг чинь би өөртөө үн цэнэхгүйгээр би энтэй боснороо л би үн цэнтэй тэрийг эзэмшдэг. Тий. Тий. Би ийм эзэмшдэг учраас танаас илүү гэх гээд байгаа байхгүй юу? Өөртөө гонжин жааш шүү дээ. Одоо надаас үнтэй зайсан тийм үү 20 өрөө байшинд оронгуудаа надаас илүү болчлоо гэх гээд шүү дээ.
Мгм. Гэхдээ уучлаарай аахгүй. Sorry. Аа яг Тэгэхээр хоо. тэрийг л одоо ээж аваад бүр төвчж жагаад, тисэж жагаад 10 жил яах вэ гэдгийг л хүүхдүүдэд 10 жилийн сургууль чухал биш шүү. 10 жилийн сургууль хоёр л юм чухал байдаг байхгүй юу? Тэрийг л ээж аваад мартаж болохгүй. Нэгдүгээр бие намрын хичээл. Хүүхдийг бие намрал хийх хэрэгтэй. 18 нас хүртэл. 18 нас хүртэл нь хүүхдэд дуу, хөгжим, уран зураг, урлагийн, гоо зүйн, эстетикийн боловсролтой болох хэрэгтэй. Энэ хоёр л аюул чухал. Энэ хоёр л чухал. Тэгээд гурав дахь нь бол янз бүрийн ном уншдаг. Хамаагүй. Мгм. Шинжлэх ухааны ном, шашны ном, философийн ном, урлагийн ном, янз бүрийн ном уншдаг. За тэгэл энэ гурвыг л 18 нас хүртэл нь хийлгчих юм бол тэр хүүхэд цаашаага ямар ч асуудалгүй. Тэгэхээр би хэлээд байгаа шүү дээ. Монголын бүх 10 жилийн сургуулиудыг улсын болгох ёстой. Мгм. Тэрс 10 жилийн сургууль математикийн олимпиад, химийн олимпиад гэж одоо энэ бол одоо тэнэглэл. Бүх олимпиадуудыг зогсоох хэрэгтэй. Хувийн сургууль дуртай гэвэл дээд сургууль хувийн байх. Мгм. Мундаг. Тэгвэл тэр сургуулиуд нь Монголын хувийн сургуулиуд биш. Одоо ёстой Японы, Английн, Америкийн хувийн дээд сургуулиуд байгуулах хэрэгтэй. Мэргэжлийн. Тэр Монгол бас аягүй хэрэгтэй. Яг бол Монгол оронд өнөөдөр мэргэжлийн их дээд сургуулиуд байхгүй. Хүнд сайхан мэргэжил болгодог. Тэр мэргэжилтэй өстой сайн болгодог. Энэ олон бүх энэ их сургууль гэдэг байгаа нөхдүүд бол ичмээр тэр одоо болиулах хэрэгтэй. Мгм. Японууд ирж дээд сургууль байгуулаач. Хятадууд ирж дээд сургууль байгуулаач. Солонгосууд ирж дээд сургууль байгуулаач. Оросууд ирж дээд сургууль байгуулаач. Америкууд ирж дээд сургууль байгуулаач. За тэгвэл Монгол орн хөгжинэ. Тэрс манай профессорууд, Монгол профессорууд, Монгол их сургуулийн ректорууд бол хоосон толгойнод. Тэгвэл намаас л тавьчихсан нөхдүүд шүү дээ. Намын л хүмүүс байхгүй юу? Явсаар гоод энэ орж ин гэдэг наман улс. Чи намын л биш бол тэгэл ректорч болохгүй, профессорч болохгүй. Нам дагж л хоолтой явж штэ. Би тэгээд хэлээд байгаас намаас төрсэн тэр бөмбнүүд гэж одоо нэг богд уулыг тойроод нэг баахан олигархууд амьдарч байгаа шүү. Тэр чинь дандаа намаас төрсэн тэр бөмбнүүд байхгүй юу? Нөгөө дархан цаацд богд уулаа тойроод тэгээ бүгдээрээ нэг байшин бариулаад тэндээ ороод тэгээ төмөр хашаалаад тэгээ нохоо дотор нь гүгээд тэгээд өөрийгөө яасан Эстоныг айтайхан боловсронгоо шоронд хийчихсэн байхгүй юу? Улаанбаатарын годамжаар ч алхаж чадахгүй. Мгм. Нийслэлийн годамжаар алхах хэрэгтэй шүү дээ. Тий. Суудрын талбай ихтлгүүр тэргүүр алхаж яагаад болдгоо тэгээд хизээч тэхгүй. Тий. Тэгээд тэндээсээ цаашаага нөгөө онгоцны буудлын руугаа засмалсан барьцсан. Тэгээд цаашаа онгоцоор тэгээд тийшээ яваад гэдэг. Тэгээд буцаад ирэхээр тийшээ орчдөг. Богд уулынхаа тастаа богд уулынхаа нөхнөдөр орчдөг. Ийм феодал маягийн амьдрал руу ирчихсэн бид нар. Тэгэхээр одоо бид нар түрүүний хэлсэн орчин үеийн соёл руу явах хэрэгтэй. Орчин үеийн орн болох хэрэгтэй. Тэхийн тулд шинжлэх ухаан, мэдлэг, мэрэгжил, за мэдлэг мэрэгжлэхээр бид нар яах ёстой вэ? Энэ дэлхий дээр яригдж байгаа том сэдвүүдийг ямар ч асуудалгүй хоорондоо ярилцаж чаддаг болох хэрэгтэй. Одоо artificial intelligence гэдэг нь шүү дээ. Хиймэл оюун гэдээ орчуулчихсан. За энийг сайхан ярьдаг болох хэрэгтэй. Юу юм бэ? Хүнээс ямар ялгаатай? Хүний энээс энэ хиймэл оюун чинь хүний энэ оюунаас ямар ялгаатай? Тэрийг одоо бид нар улсаараа ярих ёстой. Жид чат GPT гэдэг байж байна. За чат GPT тэгээд юу юм? Чат GPT бүгдийг мэдгэж үү? Тэг одоо бурхан уу? Тэг бүгдийг мэдгчийг бурхан гэж нэрлэдэг шүү дээ. God гэж нэрлэдэг. Кристэн шашныхан. Бурхан гэж одоо Аазууд нэрлэдэг. Тийм үннэр төвшөнд одоо бид нар очих шаардлагатай болчиход байна шүү дээ. Юун одоо ингээд наадамдаа бэлдэх, цагаан сартаа бэлдэх. Тэгэхгүй учраас залуу үеийг бид нар дандаа л ээж аавууд, Монгол улс өөрөө, Монголын төр, Монголын энэ намууд бүгд залуу үед гай болж шүү дээ. Залуу үеийн шинэ үеийг одоо
тэдний ирээдүйд ажиллаж амьдрын шүү дээ. Тэгээд тэдэртээ нэг жоохон атайх юмнууд үлдээх хэрэгтэй шүү дээ. Тий. Бүх мөнгөнд аваад хармайлчаад эднэртээ одоо Монгол улс яагаад Монгол улс дотроо ихтэй сургуульд юм уу онцгой хүүхдүүдэд улс дотроо стипенд өгж яагаад болдгоо юм. Заавал гадаад руу явахад нь стипенд яагаад өгöd байгаа. Энэ дотроо стипенд бий болгож яагаад болохгүй байгаа. Гэхдээ маш их юмуд байна л да бидэрт ярих юм. Тэгээ би ч нэг хэлээд байгаа шин тэр чинь ер нь бол Монгол орн бол яг 0 цагтаа өнөдөр ирчихсэн. Тэр нөгөө эцэг өвгөд, үүх түүх, буурал түүх тэр бүх юм одоо тэр үлгэрүүдээ одоо ярихад зогсоох хэрэгтэй. Энд чинь үлгэрийн орн биш шүү дээ. Шинжилгээний орн болох хэрэгтэй шүү дээ. Дандаа үлгэр ярьж шүү дээ. Тэгэл дандаа өвдөө эцэг тэр нь хин ч мэдэхгүй тий. Тэгэл агуу байсан, эзэн толс байсан, хаадын хаад ч гэж мэдэхгүй. Тэгээд тэр хаадын хаадууд чинь одоо хаана амьдарч ирсэн юм? Улаанбаатараас хойшоо амьдарч ирсэн юм уу? Зүүн тишээ амьдарч ирсэн юм уу? Улаанбаатараас баруун тишээ амьдарч ирсэн юм уу? Тэр хаадын хаадуудынх нь ордууд нь тэгээд хаа байд мэдэхгүй. Юу ч байхгүй. Баахан зүлэгтэй уу толгод загаад тэнд амьдарч ирсэн л гэж байна шүү дээ. Яг хоо өнөөдрийн дэлхийн ингээд түүхийг ч юм уу одоо соёлыг харах юм бол нэлээд баруунчсан соёл байгаа дээ шүү дээ дэлхийн. Одоо юу гэдэг нь костюм бишаг өмсдөг гэдэг ч юм уу. Тэгэхээр нөгөө нэг одоо манайх шиг энэ жижигхэн улсууд тэднэртэй уусаад ч юм одоо Японы соёлыг харах юм бол самурагийн соёлтой маш том улс байлаа шүү дээ өөрсдийн гэсэн. Гэтэ одоо л нэлээд баруунчсан тий бүгд ингээд бишаг өмсөөл ажилдаа явдаг, оффист ажилдаг болсон. Одоо сумоос нь өөр бараг Японы соёл нь үлдээгүй гэлтэй. Тэгэхээр одоо манайх шиг ийм улсад ирээдүйлгээ харъя гэдэг ангууд бусад энэ барууны ч юм уу соёлтой уусахгүй тулд юу яах ёстой юм болоо. Эсвэл уусах нь одоо зайлшгүй зүйл гэж таадж inevitable гэж хэлээд байгаа шүү дээ. Тэгээ яг нөгөө нэг assimilation гэж үг байдаг да cultural assimilation гэж. Тийм. Тэгэхээр ямар ч арт түмэн өөрсдөөсөө илүү боловсронгуй, сонирхолтой, тийм үү хараа татсан тийм соёл руу бол дандаа зүтгэж идэг байхгүй юу? Cultural assimilation. Одоо монголчууд Америкт очиод шууд Америк болчихж байгаа шүү дээ. Тэгэл Америкийн улс төр сонирхол, Америкийн амьдрал сонирхол, Америкийн хэрүүл урал дотор орчихсон Америк хүн шиг явж байгаа шүү дээ. Япон явлаа, Японд шууд очиод Японы амьдралд ороод загас идэл загас идэхгүйгээр байж чадхаа болчихж байгаа шүү дээ. Будаа идэхгүйгээр байж чадхаа болчихж байгаа шүү дээ. Тэ. Солонгост очлоо. Тэр нөгөө кимчи илүү дутуу янз бүрийн юм идэж чадахгүйгээр болохоо болчихдог. Тэгэхээр бид нар чинь өөрийн гэсэн соёл бүтээх чадаагүй, хараахан чадаагүй, тийм боломж олдоогүй ийм нүүдэлчин артсан байхгүй. Солонгосууд, Японууд, Германууд, одоо Оросууд, Америкууд, за Америкаараа биш баг. Европын орнууд. За тэгээд Арабын орнууд, Перс, ертөнц, тийм үү? Тэр ард түмнүүд чинь 3000 жилийн өмнө, 5000 жилийн өмнө тэртээ түрүү нүүдэлчд байсан баг. Тэгээд тэр нүүдэлчин соёлоос тэгэж их мундаг Египтийн соёл үүсэж байна. Грекийн соёл үүсэж байна. Энтхэгийн соёл үүсэж байна. Персийн соёл үүсэж байна. Хятадын соёлууд үүсэж байна шүү дээ. Нүүдэлчин соёлоос, бөөгийн соёлоос. А бид нар чинь тэр нүүдэлчингээрээсээ тийм үү Египтээс, Грекээс, Хятадаас, энтхэгээс 3000 жилийн дараа, 4000 жилийн дараа нүүдэлчин амьдралаасаа салж чадахгүй ингээд тийм үү тэрийгэ зан заншил уламжилт явс гэдэг ингээд байгаад байгаа байхгүй юу? Одоо 10 жилийн дараа юм уу 20 жилийн дараа бид нар нүүдэлчин гэдэг байгаа, малчин гэдэг байгаа энэ амьдралаасаа салцсан байх хэрэгтэй байхгүй юу? Социализмыг салгах гэж оролцсон байхгүй юу? Нэгдэл байгуулад. Тийм. Яг бол 100 хончин 100-уулаа хонь битий хариулаа гэд нэгдэл байгуулсан байхгүй юу? 100 хончин 100-уулаа хончин болсныхоо оронд 10 нь ойдлчин болоо. Тэгээд бусад малчдынхаа хувцсыг ойж өгдөг болоо. 10 нь эмч болоо. Тэдэргээ эмчилдэг болоо. 10 нь ном уншдаг болоо. Тэгээд тэдэртээ уншсан номоо ярьдаг болоо. Ингээд 50 нь нөгөө 50-даа бүх амьдралын үйлчлэгийг нь хийж өгдөг болчих юм бол одоо ингээд яг хот тусган үүсэх боломжтой байхгүй юу? Тэгээс 100 хон чинь 100 хон хариулаад ямар ч утгагүй байхгүй юу? Одоо бид нар нарийн тэлийн тийшээ ингээд явж хахад замын артал нэг хоолны газрууд байдаг. 30 гаруй модон байшин байдаг. 30удаа бооцын
бууз хийн, 30-уулаа цовыг хийн, 30-уулаа сүлдээ цай чамна. Үгүй ямар хэрэг байна тэгж. Тэр 30 хэдий чинь 5 нь цовингаар тийм үү мэрэгч гисэн. 5 нь буузаар мэрэгч гисэн. Маш гой бууз гэдэг. 5 нь бүх аяг шанаг тэдний бүх хоолны хэрэгслүүдийг угаад цэвэрлэдэг. Тийм болох хэрэгтэй шүү дээ. 5 нь маш сайхан цайж хандаг. Тэгэхгүй нэг модон байшин бүгдийг хийдэж байгаа. Тэгж болохгүй байхгүй. Тэгээд бид нар чинь хөгжихгүй байгаа. Одоо хөдөө янз бүрийн сумдууд дээр очино. Нэг айл тийм үү? Үхэртэй. Тэгсэн мөртлөө нэг портертай. Портероороо барилгын ажил хийж гин. За янз бүрийн юм болоход тийм үү? Ногоо жимс тарьчих юм. Цемент зураад нэг жижигхэн юу барьчих юм. Бүх ажлыг нэг айл хийж байгаа байхгүй юу? Чи яаж болж байгаа? Энийг нөгөө одоо монголчлох гэж байгаа ш тийм үү? Одоо бүгдийг чадах ухаан нэг. Гонч айгу буруу байхгүй юу? Тийм учраас хөгжихгүй байхгүй юу? Юм чин төрөлжиж гэж, мэрэгшиж гэж. Тэргээрээ тийм үү? Дагнжиж юм чи хөгждөг. Италид бол насаараа нөгөө зарим хийсэн хүн байгаа шүү дээ. Италид бол насаараа зарим хийсэн тэрнгээрээ төгсөрсөн хүн байгаа шүү дээ. Желато гэдэг байхгүй юу? Маа ч юм бол би зарим хийн үү? Хийн. Нэг заримгийн машин удаа авчихна. Тэгээ нэг хоёрын хооронд ингэ нэг зарим хийн. Тэр нь бас үнэтэй. За тэгээд байж тал юу шашлык хийдэг гинэ гэдэг. Тэгвэл шашлык хийнэ би гэж. Шашлык хийгээд. Тэгээд байж одоо яадгийг. Тий. Суши гэвэл суши хийгээд эхэлнэ. Тэгэл ерөөсөө одоо Улаанбаатарыг мэддэг байхгүй юу? Тий. Аз, Европ хоолны ресторан гэсэн байдаг байхгүй. Бид чи одоо юу гэсэн үг вэ? Ич болохгүй шүү дээ. Юу тэгэхээр монголчлог ухаанаас та нэг бодлын бид нэр салах ёстой гэсэн үг. Тэг орчин үеийн болох ёстой. Тий, бид нэр орчин үеийн болох ёстой. Яагаад ингэж монгол хүний нэг асуудал чи яагаад гэвэл яг бол нэг юмд буруутах юм уу, алдах юм уу, тэрнээсээ үгцгээ гаргах байдаг байхгүй юу? Би одоо буруу бизнес руу ороод баларчих вэ гэж одоо үгцгээ гаргах байдаг юм. Энэ бизнесээ би дагансаар байгаад энээсээ зуурсаар байгаад нэг 3 жилийн дараа, 5 жилийн дараа үр өгөөж өгөндөө гэж ерөөсөө бодохгүй. Нөө маргашгүй л амжилтанд, үнэн маргашгүй л орлого болох гэдэг байхгүй юу? Надад ямар ашигтай ингэж нэг монголчуудын нэг муухай үг өгдөг шүү дээ. Хин хиндэл ашигтай байж юм урагшлна гэхээс ганцхан хүнд нь ашигтай. Нөгөө хүнд нь ямар ч ашиггүй байдаг ч одоо юу гэсэн үг вэ? Дэлхийд дээр ийм хаач байхгүй шүү дээ. Тэг нөгөөдх нь тэгвэл асар тэнэг хүн болж таарна шүү дээ. Надад ямар ашигтай юм гэдэг байгаа юм. Тэгэхээр алтан, бурууд нь бизнес бүтлгүүтг чинь тэртээ тэргүй болох байхгүй юу? Тэг үү гэж шүү дээ. Найдвартай бизнес, орлоготой бизнес л гэдэг шүү дээ. Тэр чинь хаач байхгүй шүү дээ. Тэгэхээр бидний нэг хүүхэд замд яваад байгаа байхгүй юу? Хүүхэд ч л байгаа байхгүй юу? Нэг л зөв байх гал. Тийм үү? Нэг л хэрэгтэй. Ингээ ашигтайг нь барьж аваад энэ төр гэл тэгээд байгаа байхгүй юу? Тийм байхгүй шүү. Яг тэр үнтэй адилхан толгойн ажиллаж байгаа хүмүүс бүгдээрээ яг адилхан толгойн ажиллаж байгаа шүү дээ. Өөрийнхөө толгойд эргэлдэж байгаа юм ганцхан өөрийнхөө толгойд эргэлдэж чинь гэж шилж болж болохгүй шүү дээ. Хажуутлын нөхрийн толгойд яг эргэлдчихсэн сууж байгаа шүү дээ тэр нь. Манай нөхдөд чинь болохоор миний толгойд л тэр юм эргэлддэг. Би нэр гайхамшигтай золих шүү гэдэг шүү дээ. Тэгэхээр одоо юу гэдэг чи тэ малчин нүүдэлчин соёлтойгоо холбоод үзэхээр айгүй юмнууд ойлгомжтой болж ирж байгаа юм санагдал байгаа юм л та тий. Одоо юу гэдэг яг та zero sum game гэдэг чи тэр нэг нь л ашигтай байж нөгөөх нь ашиггүй байдаг тийм ойлголтыг одоо малчин гэх юм бол юу гэдэг хоёр айл хамт малаа бэлчээлээ гэхэд нэг айл нь бэлчээгээд эхлэх юм бол нөгөө мал нь жоохон тарга твэрийг бавхаад байна шүү дээ. Нэг ясна. Тэгэхээр ер нь бол би энэ айдлаас холдож иж ганцаараа явж иж л ер нь бол мал маань таргалж зудаад өнтөө давна гэдэг тийм ойлголт яваад байна гэж. Тэр нь одоо хүртэл үргэлжлээд байгаа юм болов уу тийм үү? Одоо манай Монголын энэ малчин амьдрал бол ерөнхийдөө дэлхийд дээр хаач явахгүй юм хоцрогдсон амьдрал л да. Ямар ч утгагүй олон малтай. Тэг зүгээр л тоол жухал. Тийм одоо жишээл хитэн 100 адуутай хүн байгаа байхгүй тий яах гэж. Тэр адуугаар одоо юу хийх гэж байгаа. Тэгэл тэр нэгэл Монголын талд ингээл бэлчээл
Үнгөө өвс идэл тий. Тэгэл хийх юм байхгүй. Баахан алдуу. Би гайхдаг ш ингээд дөр үчи ингээд засмал замаар явж байгаа. Замын хоёр талаар битүү адуу. Тэр энэ адуунууд юу хийх юм бол? Эсвэл нөгөө ямар ашигтай ингэдэг шиг тий. Ямар ч утгагүй. За одоо мянгад малч ингээл мянган малтай ч гэж. Үгүй яах гэж байгаа юм. Мянга болохоор яадаг юм. Гэнт Сагналаа. гэнт хоньнууд нь төгс хонь энэ төр болоод эхэлт юм уу? Тий, ноос моос нь гэнт нарийсан хадлаа. Тий, олон улсын тийм үү экспорт импортын ноос энэ төр болоод эхэлт юм уу? Монголчороо. Үгүй шүү дээ. Ямар ч утгагүй. Энэ нэг утгагүй олон мал. За тэгэл тэр малтайгаа хүн болгон тэр зууралж байгаа тэр нэг тийм үү брусерэ малаа хөөгөөд мотоциклтай адуугаа хөөгөөд ямар ч утгагүй амьдрал. Тэгсэн мөртлөө бид нар нүүдэлчин ард түмэн малтай хайртай, малыг хүнддэг гэдэг. Үгүй шүү дээ. Моциклоор очиод зүгээр дайраад мааж байгаа шүү дээ. Тэг ямар ч утгагүй. Ер нь бол энэ малчин амьдралыг бол Монгол улс ингээд одоо энэ харж жоохон боловсронгуй болгох хэрэгтэй байхгүй юу? Тэгэхгүй бол эн чинь ерөнхийдөө малчин хүмүүс чинь жоохон боловсралгүй байна. Хүүхдүүд нь гэрээсээ явмаар байна. Тэгэхгүй энэ малчин ардууд чинь хүүхдүүдэд боолчлоод байгаа. Охиныгоо сайлчин юм ойдог гэрийн үнтер болгоод л хүүгээ адуучин болгоод ийш тийшээ явуулахгүй. Болж игэл сургуульд оруулахгүйс надад шүү дээ хүүхдүүдэд. Яг нь сургуульд орохгүй нэг хүүхдүүд нь жоохон тэнэг байна гэсэн үг байхгүй. Ийм тоо гарсан мөлий 18-аас 34 насны нийт малчин залуучуудын 80% нь ганц бие байна гэсэн. Эхнэр ахалтахгүй. Үгүй эхнэр олдохгүй даа шүү дээ. Ер нь ээж аав ч гэсэн эхнэртэй болох дурггүй байгаа байхгүй юу? Яг гэр бол очих юм бол ээж аваагаа орхио явчих байхгүй юу? Тэрнээс хажуудаа ачнаар байлгаад байгаа байхгүй юу? Тэр ээж аавд нь асуудал байгаа байхгүй юу? Тэрээс ямар ч охинд ямар ч хөвгүн тийм үү? Хинч олдчихлаа гараа явахад. Тий, тэр чинь ээж аваахан малчин болцсон хүмүүс аахгүй юу? Тэр ээж аауд л гэмт хэрэгтнүүд байхгүй юу? Тий, том гэмт хэрэгтнүүд шүү. Хүүгээ хүнтэй суулгахгүй, охиноо хүнтэй суулгахгүй байх гэдэг бол. Тэгэд энэ малчин амьдралд ерөөсө том хувьсгал хийх ёстой. Одоо намайг сонсож байгаа малчид бол одоо тэгээд их л уурлах байх. Одоо тэгэл үнэн гашин өөрөөсөө бодох хэрэгтэй, толгой ажиллуулах хэрэгтэй. Ер нь боли хүүгээ хүнтэй суулгая. Юм сураг мэдэг, охиноо хүнтэй суулгая, юм сураг мэдэг. Одоо бидэрт бол тийм үү? Хангалттай гэрийн боол боллоо. Тэгмээ чи ингээд хүүхэд төрөөл тэгэл 5 6 наснаасаа тэгэл аавынхаа адуучин боол нь болоод л ээжийнхаа сайлчин боол нь болоод эхэлж байгаа шүү дээ. Тийм. Юу ямар 10 жил, 10 жил тэгэл нэг 10 жилийн сургууль нэг сурсан болоод бид нар мэдэн шүү дээ өдөө чинь тэгэл нэг додор байр юм эсвэл нэг аймгийн төв сувын төв дээр тэг хашаа байшинтай би нэг хашаа гэр аваад өгсөн тэр дотор хүүхдүүд ужигналдаал нэг сургуульд явсан болж байгаа шүү дээ. Мэдэн ш тэгэл хотын хүүхдүүд бол бүгдээр л мэдж байгаа шүү дээ. Оюутан болдог хүүхдүүд. Хөдөөнөөс төрсэн оюутнууд яг ямар байдаг вүлээ. Тийм. Шудраг болсон л тийм үү? Тийм шүү дээ. Тийм шүү дээ. Шууд л хоньны цаас ирж байгаа шүү дээ тэр чинь. Ээж аваахаа хамаг ажлыг хийгээд ядарсан охид хүүгүүд ирж байгаа шүү дээ. Бүр ядарчихсан. Хинх нь өвчтөө байгаа шүү дээ. Бие муутай байгаа шүү дээ. Хөдөөний амьдрал, малчин амьдрал чинь маш хурдан бие муутай болно шүү дээ. Одоо монголчууд худлаа яриад байдаг хгүй. Дээр үе хүмүүс их сөрхий байсан. Дээр үе хүмүүс эрүүл байсан гэж худлаа байхгүй. Яг социализмын үед бол сайн байсан. Социализмын үед бол одоо тэдрэг дээр үе гэж байна. Социализмын үед бол сайн байсан. Одоо тэр чинь нэгдэл, сум, эмч, эмнэлэг одоо янз бүрийн мэргэжлийн хүмүүс ажиллаж ирсэн байхгүй юу? Тэр малчдын чинь ингэж өнөөдрийнх шиг ингэж дураар нь ч тавьж байгаагүй. Малынхын тоог хүртэл хязгаартай байлгасан. Зөв байхгүй юу? Ямар ч утгагүй мянга малчин болж яах гэж байгаа. Хин ч хэрэггүй шүү дээ. Хин ч хэрэггүй. Яг одоо манай төрийн бодлого гэх юм бол нөгөө малчтайгаа дэмжин, малчтад хөнгөлөлтөө зээл болгоно, малчтыг татвараас хөнгөлөн хэмчлэн юм байгаад байгаа учраас бас магадгүй малчт маань нөгөө энэ амьдралын шинжилгээтэй байгаа байхгүй юу? Харин тэгээд тиймэрхүү маягаар ингээд тэд ингээд малчин байх амьдралд нь тогтоогод байгаа байхгүй юу? Тэгж болохгүй байхгүй юу? Бүхэл бүтэн тэгэхгүй бол яагаад чинь Улаанбаатар тэгээд төгөж ихгүй байж шүү дээ. Ямар ч боловсралгүй ямар ч үгүй чинь ингээл бүрс барайл тахилдаад ороод ирж шүү дээ. Тийм. Соёл гэдэг чинь жишээлбэл автомашинаар зүг барьж баруун тишээ эргэх гэрлээ хасаах тийм үү юугаа замаа солих энэ тал руу орох энэ тал руу орох
Тийм үү? Автомашин барих гэдэг чинь өндөр соёл шүү дээ. Эсрэг урсгалууд давхиж орж ирэхгүй байх. Хоёр машины дундуур өхөр мал шиг хамраа шургуулчаад тэгээд ингээд ахиулаад идэг. Тэр одоо болох хэрэгтэй шүү дээ, тий. Жоохон байж гал ингээд ахиулаад идэх шүү дээ. Тий. Тэгдэг. Өмнөөс нь ичмээр идэх шүү дээ. Тий. Тэгдэг. Хүлээж чадахгүй, ард тал зогсож чадахгүй, тий. Мгм. Тэгээ юундаа яарад байгаа. Монгол орн чинь цаг минутаар хэмжигдсэн аж амьдралтай орн биш шүү дээ. Хурдлаа давхлаа нэг 5 минут л хожиж шүү дээ. Тэр 5 минутанд тэр нь асар их л ажил амжуулах гэсэн юм шиг байна шүү дээ. Тий. Автомашин унах соёл бидэрт байхгүй шүү дээ. Мгм. Машинаар явах соёл. Энд чинь өндөр соёл шүү дээ. Уг нь бол дүрмээсээ илүү соёл нь илүү чухал байх л та тийм юм магадгүй. Яг л дүрм байлаа гэд дүрмийг зөрчих тэрийг барих соёл авахгүй учраас хүмүүс дүрм бол хамаагүй л аа. Тий. Дүрм гэдэг чинь том соёл шүү дээ. Тоглоомын дүрм гэдэг чинь. Одоо бид нар шатар тоглож байгаад тийм үү? Шууд морио барьж явал тэмээний нүдлэр нүгэд эхэлдэг үстэй. Яад юм би хүсэж байна. Хүний эрх арчлал эрхчлөө гэж шууд морио тэмээ болгоод л тэмээгээ бэр центр болгоод явдаг үстэй. Тий. Бүх нийгэм чинь өөрийн тоглоомын дүрмтэй. Дүрм зөрчүүл тэгэл зөрчигдөн шүү дээ. Тэгвэл дүрм зөрчлөө чи гэд шүүдэг ч юм уу барьж аваад одоо яадаг чи шийдэхээр тийм үү? Хүний эрх энэ гэж орилдоод байгаа байхгүй юу? Юу вэ? Тийм балай. Ёс суртахууныг зөрчичөөд тэгээд зөрчгөөр нь шийдэхэд хүний эрх гэдэг шүү дээ. Хүүхдийг хичээлд нь хийхгүй болохоор хичээлээ хийгээд загнахаар хүүхдийн эрх гэж шүү дээ. Энэ чинь эрх гэдэг чинь асар том соёл байхгүй юу? Хүүхдийн эрх гэж байна, ээж аавын эрх гэж байна. Тийм үү? Багшийн эрх гэж байна. За одоо буцаагаад эрхийн хажуугаар үүрэг байх хэрэгтэй. Хүүхдийн бас үүрэг гэх байж. Ээж аавын үүрэг, багшийн үүрэг гэдээ яваад байгаа шүү дээ. Зөвхөн эрхээр ядаж болохгүй шүү дээ. Эрхлэх гэдэг. Тэр энэ том соёлууд чинь эсгээрээс гарч ирсэн бидэрт маш хэцүү байгаа байхгүй. Би хэлээд байгаа шүү дээ. Боловсрал, мэдлэг, сургууль энэ соёл гэдэг чинь асар том стресс байхгүй. Өөрөөр хуучин дассан бүдүүлэг хоцрогдсноосоо салж шин дэвшилтэд нийгэмд хэрэгтэй тэр бүгдийг суралцж тэрэнд өөрийнхөө биеийг авч явна гэдэг чинь асар том стресс байхгүй. Энийг л давах хэрэгтэй байхгүй. Социализм бол монголчуудын хувьд бол би одоо мэдэн шүү дээ. Социализм зөвссөн асар том стресс байсан социализм. Аргагүй шүү дээ. Тэр их ёс суртахуун, тэр их одоо ном унших, айл болгон номын сантай байх ёстой, айл болгон орны цагаан даваатай байх ёстой. Хүүхэд залуучууд тийм үү усанд бүтэн сая өдөр болгон усанд орж явах ёстой. Энэ чинь мондөг том стресс байсан байхгүй юу? Тий. Одоо хөдөөний дээр малчин сард хэдэн удаа усанд ордог бид нар мэдэхгүй шүү дээ. Цагаан даваатай юу? Мэдэхгүй шүү дээ. Орны даваа 21 дугаар зуунд тэгэхэд бүдүүлгээрээ хоцрогдсноороо гайхуулаад иж болохгүй шүү дээ. Тий бид нар хөдөөний артн таанахт мах өгдөг юм тэр гэл. Ер нь эцэст махыг ханаач худалдаа авчих шүү дээ. Орчин үед тэртээ тэргүй хүмүүс мах идэхгүйгээд цагаан хоолнд ороод байгаа юм зү. Тий. Тий? Энэ залуучууд бол идэхгүй шүү дээ. Энэ одоо энэ JS юу SEO энэ чинь JS 25 өдөрт орж байгаа 10 жилийн хүүхдүүд чинь шал өөрийг мэдчихэж шүү дээ. Гэрийнхээ хоолыг идэхгүй шүү дээ. Ээжийнхээ гурилтай шүлэг идэхгүй шүү дээ. Аавынхаа чансан махыг идэхгүй шүү дээ. Чи орчин үе шинэ үе гэдэг чинь ийм байдаг байхгүй юу? Тиймээс энэ орчин үеийн шинэ үеийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байна. Тэрс тэдэндээ гай болж яа тэгээ одоо монголчуудын чинь хэлдэг нэг муухай үг байгаа шүү. Гэтэ том толгоолой дээ гэсэн. Яасан том толгоотой? Үгүй том толгоотой байхгүй яа гэх юм бэ? Тэгжээс урагшлаа шүү дээ. Жижигхэн толгоотой бол урагшлахгүй шүү дээ. Одоо яг жижигхэн толгоотой болоод яаж урагшлах юм? соёлыг авч үзэх юм бол нэг юм одоо сагсан мөнгөөр ярих юм бол хоёр баг тоглож байгаа гэхэд энэ байдлыг шудраг тэнцвэртэй байхын тулд шүүгч өгөөд нь штэ. Тэрийг соёлыг нь шүүгч хааж аваад байна. Тэгэхээр одоо юу гэдэг энэ урагшлыг явж байгаа залуучуудаа ч юм уу шинэ үеийн соёлыг авч авъя гэдэг хүмүүсүүдийг энэ хөгжүүлэн ч юм уу өмнөх үеийнх нь хойш татж байгааг шүүгч байхгүй юм тийм үү? Тэр энэ дээр одоо бид нар яах ёстой юм бол ийм үе дээр шүүдэг хүмүүс нь шүүдэг гэдэг нөгөө мэрэгжил сурцсан шүүдэг гэсэн албан тушаал очихсан хүмүүс чинь тийм үү? Тэдрээс нэг дээр гарахгүй шүү дээ. Тийм. Одоо чи сая тэр сагсан мөнгөөр одоо гоё жишээ авлаа шүү дээ. Яг бол соёл гэдэг чинь нөгөө байгалийн насаа
амтналгаас холдох байхгүй. Nature гэдэг байгаа шүү дээ. Nature-аас холдож culture руу явах гэдэг шүү дээ. Тий, соёл руу явах гэдэг шүү дээ. Хүн бол тэртээ тэргүй нэг талдаа амтналаг. Тэр амтналгийг мартаж болохгүй. Тийм учраас шүүгчд байдаг байхгүй. Наадах чинь тийм үү, заримдаа наадуулыг чинь амтналаг нь хөдөлдөг юм шүү. Тэгээ дүрм зөрчдөг, ёс суртахуун зөрчдөг юм шүү. Амтналаг нь хөдлөөд. Амтналаг дотор ч нэг амбиц явж байгаа шүү дээ. Урагшаа зүтэх, яадгийн энэ гэсэн юм явж байгаа шүү дээ. Бүдүүлэгдэх, зэрлэгдэх. Тэрийг дарахын тулд шүүгч байгаа. Тийм учраас агсан бөмбөг тоглож явахад шүүгч яадаг вэ? Амтналаг төрхөө гаргасан нөхдүүдийг торгодог байхгүй. Хөөе чи дөрмөө бариараа чи ингэж их амтналагдахгүй шүү. Тий. Тэгэхээр спортод хамгийн их алдаа гаргадаг нөхдүүд чинь амтналгаа дарж чадахгүй байгаа байхгүй. Тэгээ бүр болохгүй л хөөдөг тийм үү? Тэгээд хөөдөг шүү дээ. Талбайгаас өвдөг шүү дээ. Чи дэндүүх амтналаг байна гэдэг. Бокс тоглоход ч гэсэн тэгдэг үстэй. Зодоонууд ч гэсэн тэгдэг шүү дээ. Чинь амтналгийг хөдөлгөж байгаа шүү дээ. Гэхдээ хэд их амтналыг нь хөдөлгөсөн ч гэсэн амтналыг дарахын тулд шүүгч байгаа шүү дээ. Тэгээ зодоонууд бол ер нь тэгээд маш их амтналаг дээр явагддаг л да. Тэр инстинкт, рефлекс тийм үү? Уур хүрэх, уурыг хүргэх тийм үү? Одоо нохоо зодтолдуулдаг хүмүүс нохоонуудынхаа уурыг хүргэж байгаа зодтолдуулдаг шүү дээ. Тэрэндээ л адилхан байхгүй юу? Дахиад зодтолдуулдаг Латин Америкийн орнууд чинь азарган дахианыхаа уурыг хүргэж байгаад хоёр азарган дахиад зодтолдуулдаг шүү дээ. Тэр шиг нохоо зодоо янз бүрийн зодоонууд чинь уурыг хүргэж байгаа зодтолдуулдаг байхгүй юу? Амтналгийг өдөөж жагаад ямар ч эрэгтэй хүнд амтналаг юм явж байгаа шүү дээ. Боловсралтай болох тусам, соёлтой болох тусам амтналгаа удирдах чаддаг болж байгаа. Яагаад ингэж хөдөө чинь ингээл тэр хөдөөний хүүхдүүд чинь морь зур унаад л ташуурдаад л хүн цогцохгүй байдал хамаагүй давхилдаад л орилж шашгиралдаад л тийм үү байдаг үйлдэл чинь маш их амтналаг нь хөдлөөд тэгээд амтналгийн хөдөө хинч хязгаарлахгүй байгаа учраас тэр амтналгаа задгаа тавьчихсан нөхдөд байна. Тэгэхээр юу соёл гэдэг бол амтналгаа дарах чадвар багхгүй. Соёлтой хүн гэдэг бол одоо хотын соёл гэдэг байгаа чинь тэр хотод орж ирээд нөгөө амтналгаа тийм үү дараарай. Машинтаа давхиж явахдаа амтналгаа битгий хөдөлгөөрэй. Улс төрийн намд битгий амтналгаа хөдөлгөөрэй. Хаан банкн дотор битгий амтналгаа хөдөлгөөрэй гэдэг нь шүү дээ. Хүмүүст соёлд яаж суралцдаг вэ гэхээр би нэгээ харж агайг суралцдаг юм болов уу? Миметик хийнэ гэж бас тий. Дуурайд гэсэн. Тэгэхээр нөгөө одоо юу гэдэг гудамжаар ингэ явахаар бас хүмүүс ингээд юу өдөж харна, юу уншин тэрнтэйгээ адилхан болдог гэдэг чинь тийм үү? Тэгэхээр ингээд нийт массыг ингээд дугаас дуурай гэх юм бол магадгүй бид нэр буруу соёл руугаа явж магадгүй. Тэгэхээр өнөөдөр бол Монголын нийгэмд одоо жоохон буруу соёл руугаа явах чиглэлийн тэр масс байгаа болов. Тэгэхээр тэрийг илүү элит хүмүүс ч юм уу, дээд түвшний боловсролтой хүмүүс удирдах хэрэгтэй байх. Тэгэхээр Монголын хувьд авч үзэх юм бол тэр хүмүүсүүд нь хэн байх хэрэгтэй юм болоо? Гэхдээ одоо байхгүй шүү дээ. Уул нь бол яг их сургуулийн профессорууд л байх хэрэгтэй байхгүй юу? Их сургуулийн профессорууд энэ чи төрийн ярьж байгаа сэдв чинь бүр ингээд их сургуульд яригадаад, сэтгүүл болоод, ном болоод гарчихсан байх хэрэгтэй байхгүй юу? Одоо социолог, психолог, философи, улс төр гэл маш олон салбарууд байна шүү дээ. Эдийн засаг чинь бол маш их амтналаг хөдөлдөг чанар хөдөлдөг салбар шүү дээ. Эдийн засаг бол улс төр бол бас их амтналаг хөдөлнө. Бид нар мэднэ шүү дээ. Сонгол болохоор яаж амтан болцгоод байгаа. Тэгэхээр ийм их сургуулийн эртээ түрүүний чигээр ярьсан нөгөө интеллектуал гэсэн тийм үү? Одоо оюунлаг, сэхэндлэг ийм хүмүүс чинь нийгэмд аягүй хэрэгтэй байдаг байхгүй. Манайх чинь нэг өндөр албан тушаалд очихсан хүнийг мундаг гэж бодоод байдаг байхгүй. Тэгвэл тэр нь хоосон толгой байдаг байхгүй. Тэгэхээр бид нар яаж энэ нийгэмд оюунлаг, сэхэндлэг хүмүүс ажиллаж амьдрах тийм олон нийттэй харьцах тэр боломжийг яаж олгох вэ? Тий одоо ингээл үндэсний телевиз гэдэг чинь намынх болчдөг шүү дээ бид нар мэдж байгаа. Хэвлэл мэдээлэл шууд намынх болчдөг. Шүүмж бичиж болохгүй. Оюунлаг хүмүүс тийш ойртож болохгүй. Тэгээ нэг баахан нэг худлаа яруу найрагч, худлаа түүх ярьсан, худлаа уламжлал соёл ярьсан нэг тийм нэг хоосон толгоонуудыг л ярилдаг шүү дээ. Тэгэл тэднэртэй өнөмшээд бид нар мундаг төгтэй юм байна гэдэл ямар гоо яруу найраг шүлэг вэ гэдэл ингээд гэхдээ эндээ хоосон. Тэгэхээр яаж энээс одоо гарах вэ? Одоо чи барууны янз бүрийн газруудад сурсайсан та нарын одоо залуу үе бол
Бүгдээрээ мэдж байгаа. Тин чин дандаа тийм фаундейшн гэж юмнууд байдаг шүү дээ. Тэд нар болохоор оюунлаг скедлингийн хүмүүсээ дандаа санхүүжүүлж идэг байхгүй юу? Тэгэхгүй бол тэр хүмүүс чинь нөгөө бүтээлээ гаргаж ирч чадахгүй, ажиллаа хийж чадахгүй тэгэл нэг доод түвшний ажил руу очихоос өөр аргагүй. Ашигын төлөө биш учраас ашиг олох боломжгүй учраас заавал грант авч иж тэрийг тийм шүү дээ. Одоо би чинь хизээч одоо энэ философи энэ миний хийж байгаа юм надад ашигтай амар орлоготой байна гэж хийхгүй байгаа шүү дээ. Философч хүн бол нийгэмд тийм үйлчлэх ёстой, соён гэгэрүүлэх ёстой гэдгээрээ л би чинь яваад байгаа шүү дээ. Ганцаараа. Тэгэхээр тэр чинь нөгөө нэг түүх ч юм уу, яруу найрагч ч юм уу, одоо яадаг улс төрч ч юм уу, янз бүрийн тийм нөгөө нэг салбарын мухар сүсгтэй салбарын нөхдүүдэд чинь би чинь аваад эсрэг дүр болчиход байгаа байхгүй. За одоо яах вэ те? Бид нар жоох амжилтгүй байх шүү. Энэ хүн чинь одоо ингээд бидний үннийг хэлээд байна. Яаж одоо яах вэ? Дугаа болохгүй. Тэгээ ямар ч байсан зурагтаар бол яриулах дурггүй. Янз бүрийн сонин сэтгүүлүүдэд ярилцлага өгүүлдэг. Тий. Ямар нэг байдлаар намайг чинь тийм үү? Ингээд бариад байгаа байхгүй юу? Нийгэм рүү яаж игээд ойртуулахгүй. Нийгэм рүү ойртуулбал ерөөдөө энэ жоохон солиотой улсынхаа эсрэг одоо юу гэдгийг энд тентгийн улсын одоо тагнуулч гэдэг юм уу? Ямар нэг байдлаар ингээд дэш штэ. Тэгээ нөгөө худлаа юм чинь эцэстээ баригддаг байхгүй. Үнийн юм чинь тэгэл үнээр л байна шүү. Тэгэхээр би бол үнээр л яваад байгаа. Тэр худлаа ярьж худлаа ингэж байгаа хүмүүс чинь ямар нэг байдлаар баригдан хүмүүс тэгээ мэдчихэж байгаа байхгүй. Тэгээ би одоо сүүлийн үед миний одоо лайкны тоо ихсчихсэн, комментуудын шал өөр болчихсон, эрэг болчихсон. Тэг би ч бүр гайхаад байгаа байхгүй. Юу болчихоо, яач вэ тий. Тэг нэг ч төгрөг гаргаагүйгээр би ч одоо олон лайктай болчихлоо шүү дээ. Зарим нь зүрх мөрөх дардаг болчиход байна шүү дээ. Тий. Тэгэхээр ч одоо тий тэгэл ажиллаа сайн хийх хэрэгтэй байна. Үннээрээ явах хэрэгтэй байна. Үнэндээ хизээч янз бүрийн байдлаар худалдагдаад мөнгө төгрөг дагаад тийм үү. Тэг шал өөр юм ярьдаг болчихсон. Шал өөр юм болчихсон явж биз болохгүй. Хизээч би тэхгүй. Тий. Тэхийн тулд бас нэг эрс зориг шаардлагатай. Хангалттай миний амтналыг дардаг. Гэхдээ миний уншдаг одоо философчд бол 500 жилийн өмнө өгчихсэн, 1000 жилийн өмнө өгчихсэн философчд байхгүй юу? Перс арт түмэнд, энтгэг арт түмэнд, грек арт түмэнд, хятад арт түмэнд, тийм үү, орос арт түмэнд, герман арт түмэнд бол маш их тус болсон, арт түмэндээ тус болсон философчд байхгүй. Тэгэхээр би чинь бас нэг тийм үү, ядаж нэг ганц монгол хүн ч гэсэн энэ арт түмэндээ тусуулаад ингээд сууж яа л да тий. Яг нь Rolex цаг бол одоохондоо байхгүй. Надад энэ хэрэггүй. Тий би гар утсантайгаа цагийг гарчдаг юм чинь. Яг хүнд бас нэг эр зориг хэрэгтэй л хат. Ягаад тэгэхээр олон нийт надад дургу болчихно гэдэг тийм айцыг сүрж үннийг хэлнэ гэдэг бол магадгүй маш их дургу болонгууд нь гинт сандраад дуртай юм яриад эхэлдэг ч юм уу. Тий. За надад юм дургу ах шиг байна. Ингэж яриул юм би таалагдаж магадгүй ч гэдэг юм уу. Тийм хүмүүс аюух байгаа. Жохон юм хэлэх гэсэн тийм хүмүүс байгаа байхгүй. Жохон ухамсарлаад тийм үү? Ёс суртахуулаад тэнгуул комментууд орж ирдэг юм уу, дайралт орж ирдэг ч юм уу, тийм үү? Гачин юмнууд ороод ирэхэд сандраад айгаад болчдөг байхгүй. Тэгдэг шиг шаардлагагүй байхгүй. Зориг гэдэг чинь ерөнхийдөө бас нэг эрдэм шүү дээ. Хүн зоригтой байна гэдэг чинь асар том чадвар байхгүй. Тэр аймаар доромжлол, дайралт, тийм үү? Гачин хүмүүсийн сэтгэл зүйн тэр гачин юмнуудыг даваад тэрийг бас мэдээд за яах вэ? Өнөөдөр ийм байгаа маргааш энэ хүн гайгүй болчихно доо гэдгийг мэдээд чадаад тэгээд ажлаа үргэлжлүүлнэ гэдэг чинь тийм амар биш. Тэгтээ яг ерөнхийдөө би чинь Монголын арт түмэн монголчууд бол ерөнхийдөө хүүхдэрээ гин томоогүй гэдгээр явдаг учраас амар гэдэг. Хүүхдүүд яах вэ? Маргааш зүгээр болчихно доо. Гинжтэй хөрхий марчт юм доо. Тэр яг дүгнэлт хэлэхэд бол яг хоёлаа ярьлаа шүү дээ. Монголчуудын соёлын талаар, ерөн соёл гэж юу юм? Бид нар ер нь урагшлахын тулд яах ёстой юм? Энэ зан заншлаас салах ёстой юм байна гэлээ. Тэгэхээр яг залуу үеэ яаж урагшаа явахт нь цаад болохгүй байх. Энэ л аягүй чухал. Яг залуу үе чинь ирээдүг бүтээн. Одоогийн хөгжчүүд ирээдүг бүтээхгүй шүү дээ. Байхгүй шүү дээ. Тэгэхээр залуу үеийн ирээдүг яаж чөлөөтэй өөрсдийнхөө хийгснээ хийгээд хэлийгснээ хэлээд явах тэр эрхчлөө тэр боломж тэр бололцоо би нөгөө тэгш боломж гэж хэлээд байгаа шүү дээ.
Тэр чинь аюул чухал байна. Тэр тэгш боломжийг энэ бүх залуу үед яаж олох вэ? Боломжтой болохгүй тэгш боломжийг. Зөвхөн баяны хүүхэд одоо тийм үү? Улс төрийн намын хүүхэд Harvard, MIT-д очиж сурчдаг биш. Хэдэн мянган доллараар. Зүгээр сурах гэсэн хэний ч хүүхэд. Сонгон хайрхан дүүргийн хашаанд амьддаг хүү охид хөвгөт ч гэсэн хаанч сурах боломжоор хангагдаж яагаад болохгүй. 3 Баста сая. нэрэ малчны хөвгт яагаад болохгүй шүү дээ юм уу? Гүг малчны хүүхэд ээж аваагаа орхиод хот орж ирж яагаад болохгүй байгаа. Заавал ээж аваахын тэр малыг тэнд хариулаад тэнд тийм үү боол царайлаад ээж их юм уу? Тийм. Хүүхэд чинь тэгэл хэцүү шүү дээ. Тэр чинь багаас нь ингээл чи тэгх хэвээр ээжигээ хайрал, аваагаа хайрал. Бид нар ийм уламжлалж ястаа, бид нар ийм малчин арт түмэн энүүгээрээ л явна. Малтай байхад хөлтөө юудгээ махтагаа байхад хоолтой энэ тэргээл тийм хажин хэрэггүй ийм үгнүүдээр зүүрц үгнүүдээр хүүхдийг ингээд тархинд бүргээд угаачж байгаа байхгүй юу? Нөгөө брейн вош гэдэг шиг. Шүү тархийг угаах биш, бүр тархийг бохирдуулж байгаа байхгүй. Юу угаах? Бохирдуулж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ 3 сая хүн чинь шинэ үеийн залуучууд хүүхд болгон ирээдүйд хэрэгтэй биш шүү дээ. Бид чинь цөөхөлж шүү дээ. Ганц ч залуу үеийг би гадагшаа алдамааргүй шүү дээ. Сүүлийн үед би тэрнээс л их болгоомжлдог байсан. Энэ их IELTS, TOEFL янз бүрийн ийм гадаадын шалгалтуудыг өгөөл гадагшаага өстой уралдаал гадагшаа гарч байгаа заримд харамсалтай л байдаг. Тэгээ улс орон үр хүүхэд залуучуудаа нутагтаа бариад болж унтлаад тийм үү ном дэвтрийн энд нь сургаад уул нь байлгах ёстой шүү дээ улс орон чинь. Тийм. Тэгэхэд улс орон зүгээр ингээд гадагшаа ингээд явуулах бүх замын нээгээд өгчих гэж одоо юу гэсэн үг вэ? Энэ гадаадын энэ янз бүрийн байгууллагуудыг Монголын залуучуудыг гадагшаа явуулдаг энэ байгууллагуудыг шалгаж жоохон юу хязгаарлах хэрэгтэй байна. Тийм яг хөө тэрийг би айгүйх боддог байсан л да. Оюутан байх цагаас эхлээл хүн болгоно л нөгөө гадаад руу явуулна гэж хэлдэг мөртлөө хинч Монгол их сургуулаа сайжруулъя гэж ярьдаг. Тэгсэн мөртлөө бүгдээрээ Монголдо хайртай гэдэг. Тийм. Тэгэхээр Монгол хэлтэй дэдэг. Тэгээд миний хувьд бол 30 арай өрөөгөө байгаа байхгүй юу Валеритнахаа. Тэгэхээр би бол яг хуу одоогийн залуу үе ч гэсэн ирээдүйд рүү хандсан хүн байгаа ч гэсэн 30 жилийн дараа 40 жилийн дараа бол хөвшин болчихно. Дараагийн үедээ зам тавьж өгөх хэрэгтэй болно. Тэр үед би ямар хандлагатай, ямар одоо байр суурьтай, майндсеттэй байх хэрэгтэй юм бэ? Хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болно гэсэн үг шүү тийм үү? Нэг бодлоо. Тийм шүү дээ. Одоо тийм үү. Одоо өв соёл уламжлал яриад байгаа бол мэдлэг боловсролыг л уламжлуулна гэхээс биш. Тийм үү. Зүгээр одоо махаж байгаагаа уламжлуулна гэж болохгүй шүү дээ. Тийм. Бүдүүлэг байгаагаа тийм үү. Өв соёл гэж нэрлэж болохгүй шүү дээ. Хүнд хэрэгтэй бидний энэ Улаанбаатарын амьдрал, бидний нийгмийн амьдрал хэрэгтэй тэр бүх ёс суртахуун хүмүүжил чинь өв соёл болох хэрэгтэй шүү дээ. Тийм. Одоо гэрийн хүмүүжил хамгийн сайн хүмүүжил тэр айгу буруу шүү дээ. Тийм. Нийгмийн хүмүүжил чинь хамгийн сайн хүмүүжил байхгүй. Нийгмээр хүмүүжигдэх. Яг бол нийгэмд буцаад ажиллаж амьдрна. Тэг гэртээ буцаж орж ажиллаж амьдрахгүй шүү дээ. Гэрээс гарч явж л ажиллаж амьдрна шүү дээ. Нийгэм рүү орж иж. Тэгвэл тэр нийгмийн хүмүүжил чинь аягүй чухал. Нийгэм зориулсан. Хөдөө мал дээр нийгэм үүсэх байх боломжтой. Хөдөө бол нийгэм байхгүй. Тэнд цагдаач байхгүй, уйлж байхгүй, юу ч байхгүй. Өстой тэр уулын цаана тэр эсгийн гэр дотор юу болж байгаа өстой бүү мэд. Өстой бүү мэд. За тэгэл бүгдээрээ интернеттэй болчихсон юу үзэж байгаа, ямар видео үзэж байгаа өстой бүү мэд. Ямар видео үзээд байгаа. Интернет бол өстой амар. Нэг хэрэгтэй байсан юм маань маш их хэрэгтэй байсан юм маань эргээд биднэрт гай болдог болчлоо шүү дээ. Интернет бидэнд ямар их хэрэгтэй байлаа. Google ямар их хэрэгтэй байлаа. Википедиа ямар их хэрэгтэй байлаа. Одоо тэд нар маань эргээд бидрийга яадаг ашигладаг болчлоо шүү дээ. Google руу ороод юм хайлаа. Тэгээ ирээдүйн рүү хандсан юм маань цаг хугацааны ирэхэнд өөрөө зан заншил болоод бидний хойш нь татдаг нэг юм болоод байна гэсэн үг үү? Нэг Яг бидний яг зүгээр дассан амьдралаа бид нар чинь
зан заншил гэдэг байгаа байхгүй. Тэгж амьдраа Мгм. тасчихсан. Тэгээд нөгөө тассандаа дарлуулаа суугаад байгаа байхгүй юу? Монгол хүн чинь. Махад тасцсан. Ингээ дураараа хамаагүй байгаа тасцсан. Тэ? Хууль дүрм зөрчөө тасцсан. Хүүхдүүдэд тоохгүй байгаа тасцсан. Тэ? А хүүхдүүд нь ч гэсэн нэгэнд ээж аав тоохгүй болохоор тэдэртээ үн нөхөө бас болчихсон. Тэгэхээр бид нар бол ерөөсөө зүгээр энэ дасчихсан, энэ хоцрогдсон бүдүүлэг, энэ хачин утгагүй байдлаа дасцсан. Одоо бид нар мэдэн шүү дээ. Ингээ нэг хашаатай айл байж хахад хашаан дотроо одоо ингээл замрааг байгаа шүү дээ. Хашаа машаа нурцсан ч гэдэм үү. Тэгээд тэндээ дасцсан. Хизээш хашаагаа цэвэрлэчий, сайхан босгочихъя, гадна талаар нь гоё өнгөөр будчихъя гэхгүй шүү дээ. Тэр Удан байдал жоолон тасцсан. эсхий гэр доторлоо орлоо. Тэгээд хаана аав нь унтаад байгаа, хаана ээж нь унтаад байгаа, хаана хүүхдүүд нь унтаад байгаа бүү мэд. Тэгээд эндээ дасцсан. Мгм. Өглөө юу иддэг юм бүү мэд. Өдрийн хоолндоо юу иддэг юм бүү мэд. Оройн хоолндоо юу иддэг юм бүү мэд. Тэндээ дасцсан. Тэрс Монгол орн бол өнөөдөр дассандаа дарлуулад байж байгаа. Энэ даснуудаас л одоо гарах хэрэгтэй. Эргчлөө ярих гэвэл энэ даснуудаас л чөлөөлөгдөх хэрэгтэй. Апрешн болоод байна шүү дээ. Yes. Би өмнө нь бол яг Монголд байхдаа бас махандгүй л бол хоол идээгүй юм шиг санагддаг байсан. Тэгэл нөө цагаан хоол моолонгууд нь тэгэл хоол идээгүй юм санагдаа. Тэгээ би Англид мастераараа сурч агаад манай ангийнхан айгүй олон 60 хүний бараг 10 хэд нь веган дандаа мах иддэггүй, амтны гаралтай юм иддэггүй. Тэднийг дагаад би ингээд веган ланч маань идээ, веган динер идээдсэн чинь ерөөсөө мах идээгүйс ч гэсэн хоол идсэн юм санагддаг болсон. Тэгээ тасцсан. Тэгээ нөө таны хэлсэн шиг магадгүй нөө даснаасаа гараад ирэхээр өөр юм бас тасч эхэлчихлээ юм л да. Энд чинь байж болдгийм байх гэдгийг ухаарч эхэлчихлээ юм л да тий. Бид нар чи яг Улаанбаатар Монгол улс чи бид нар чи өөрснөө нөгөө нэг маш сайхан тийм хоол хийж тийм үү махаар янз бүрийн амттай хоол хийж хүмүүст хүргэж өгдөг тийм үү сайхан амттай хоол идэг тийм ресторан бид нар чи авлаа. Тийм хоолны өдийн хоолыг бэлдэж өгдөг компаниуд алга. Одоо би Германд байж хахад өдрийн хоол хийж байгууллагуудад аваад ч өгдөг тийм компаниуд байсан байхгүй. Тийм. Том том савтаа оруулж ир тавьчихал гараа явчихна. Тэгэл бид өдрийн хоолоо идчихээд буцаага тэр саваа тавьчихна. А тэгээд тэр хоолууд нь одоо нэг тийм үү залилдаг ч юм уу, тийм үү? Муу махаар хийчихсэн ч байдаг юм уу? Би янз бүрийн юмудаар аргалтсан ч байдаг юм уу? Тийм үү? Нэг орцын дутаацсан ч байдаг юм уу? Одоо тийм байхгүй байхгүй. Одоо Улаанбаатар чинь янз бүрийн ресторанд ороод хоол идэх чинь заримдаа халуун биш, бүлээх. Тэгээд хоол захиаллаа дандаа өөр. Одоо нэг Германы нэг жуулчин ирчээ тэгээдсэн шүү дээ. Улаанбаатарын би 4-5 ресторанд ороод Цезар салат захиалсан. Ресторан болгон өөрөөхөө Цезар салат хийх юм а. Би энийг л гайхаад байдаг байгаа шүү дээ. Стандартны байх хэрэгтэй байхгүй. Яг л тэгжил Цезар салатыг хийдэг. Тэр бол тэргүүрээ л байдаг. Тэг чи маш 5 ресторан тавлаа өөрсдөө хийчих шүү дээ. Энэ манай онцлог гэж хэлж байгаа хэвээр манай арга барил гэдэг гэсэн. Манай арга барил манай онцлог гэж хэлэх байх л та. Тий одоо тэгээд бид бол тэгэл өөрөөхөө дураараа хийчихдээ шүү дээ. Тий тэр өглөө би Аваад англи төсгөө нөхөртөөгөө хэрэлчихсэн байсан. Уурандаа би зарим юм би хийгээгүй шүү. Тий. Тийм л артсан байхгүй юу. Хүүхдэр уцаар яриад доргоо өргээд уур хүрээд тэг байр салат хийжгаад тэр юм хийгээ мартчихсан байлээ. Яа за окей. За дуусах байлаа. Танд өөр. Үгүй яг тий ингээл одоо явна да. Хоёлоо одоо ингээл явна да. Тий чиний асуултууд ярьслаа бүх юм бол ингээл явна штэ. Нэг их тийм тавилттай бэлдчихсэн тий чи асуулт асуугууд нь би ингээл хариулаад ингээд тэр чин болоо тэгээд хүмүүс дургуун төрнө. Лайф биш байхгүй юу. Би бол танаас асуух асуудал бэлтгэхгүй байгаа. Яа тэгэхээр яг ирсэн органикаараа л бодлоо өгчих юм бол тэрийг л асуугаад байгаа. Тий зүгээр яг ерөнхийдөө бол би чамд бол яг нэг иймэрхүү сэдвүүд одоо яг ярил бас зүгээр ах шүү гэдэг сэдвийн л одоо тийм үү чигийг л жоох өгнө шүү дээ. Яг бол хорвоо 9 сар дүүрэн тийм үү ярих юм байж шүү дээ. Тэр чинь нэг цагийн ярьцлага дотор хоёулаа бүгдийг амжуулж чадахгүй шүү дээ. Тэгэхээр ямар нэг байдлаар бас жоох сэдвээр нь жоох сэдвэрээ нэг жоох ингэж явна. Тэгтээ одоо тэгэл аймаар тавилттай байж хийсэн ч болохгүй. Ер нь тавилттай юмнууд ороо баригдчихдээ юм аа.
Мгм. Тийм шүү дээ. Одоо зарим хүмүүс бол нөө болзоонд очихдоо асуултаа бэлдээд очиж байгаа шүү дээ. Энийг асуугаад ингэж хариулах юм бол ингэж хэлнэ дээ гэдэг тийм. Тий. Окей. За баярлалаа. Good. Okay.